Тамацгаана үзэгчдээ M Sports-ын зүгээс бэлтгэн хүргэж буй Weekly база дугаар номер 4 та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд шинэ 7 өдрийн мэнд хүргэе. За шинэ 7 өдрийн мэнд. За ярих юм ихтэй сайхан 7 өнөг. Ярих юм их байна, сэдвүүд их байна. Ер нь бол шууд яриар гоё хэдэл орцгоё те. За эхний сэдв бол сагсан бөмбөгөөр хэдүүлээ хамтаа эхэлцгээе. Хүмүүсийн сагсан бөмбөг сонирхчдын дунд маргаан үүсгээд байгаа нэг сэдв сая гарлаа штэ. U23 насны 3-3 шигшээ баг тэмцээнд оролцсон. Гэхдээ яг тэнд юу болсон бэ? Маш харамсалтай юм боллоо. Монголын шигшээ баг ер нь тэмцээний ранкаараа маш өндөр тэмдэглэгдсэн 3 тэмдэглэгтэй тэмцээнд оролцсон. Хэсэгтээ Венесуэл, Алжир, Аргентин, Итали гэсэн багуудтай уулзраад арсан. Эхний тоглолтод манайх бол хожлоо байгуулсан. Хоёрт нь Аргентинд харамсалтайгаар шүү. Маш эцсийн мөчд хожигдсон. Сүүлийн нэг жил 2 онооны зөрүүтэйгээр. За тэгээд хэсгээсээ гарах боломж бидэнд байсан хэвээр байсан. Учир нь юу гэхээр хэсэг болгоноос 2 баг дараагийн шигшээ 8 буюу хасагдаг шатанд өрсөлдөх байсан. За манайх үлдсэн Венесуэл болон Алжирийн шигшээ багуудыг хожоод мөн дээрээс нь оноогоо бүтэн цуглуулж чадсан бол манайх хэсгээсээ гарах бүрэн боломжтой байсан. За харамсалтай юм тохиолдсон юу гэхээр манайх оноо толоод манайх Аргентинаас нэг оноогоор ганцхан оноогоор дутаад Италитай нэг оноогоор дутаад манайх харамсалтайгаар 3 дугаар байраар хэсгээд өндөрлүүлээд тэг болмаар хасагдах шигшээ 8-д орж чадсангүй те. Италич 79 оноотой, маах 78 болоо шүү дээ. Өнгөрсөн 7 хоногийн хувьд бол энэ дөрвөн тоглолтыг дөрвөлэн гэлбэр яг тасралтгүй үзлээ. За эхний тоглолт бол Италийн эсрэг бол ер нь тоглолтын эхнээс нь л илийн явсаар бол хайцсан. Дараагийн хилдэг сайн Аргентинтай тоглолтог тоглолт бол нэлээд хүнд болсон. За эхлээд эхний 2 тоглолт бол яг хэсгийнхаа хамгийн том 2 багтаа тоглолцож байгаа байхгүй юу? Тэгээд за ер нь бол зооноос 2 баг гарна гэдэг чинь бол нэг хожигдолтой байхад 2-оор гарах магадлал маш өндөр болдог тий. За сүүлийнхээ 2 багийг бол манай хоцсон 18 15 21 15. За 18 15-аар хождог Венесуэлтэй бол нэлээд хожигдож явж байгаа сүлд нь бариад байцсан тий. За яг ингээд хэсгийн тоглолтын үр дүн бол 3-1 болчихж байгаа. За манайх бол зооноос 2-оор гарах магадлал маш өндөр болоод ирж байгаа юм л да. Гэтэл Итали, Аргентин ч 2 хоорондоо тоглонгууд л Итали начиж байгаа Аргентиныг. За ингээд 3 баг тойрчиж байгаа. Тэр 3 баг хожил тэнцэж байгаа. FIBA-гийн 5 эсрэг 5-ын хэсгийн 4, 3 эсрэг 3-ын хэсгийн 4 нь өөр юм байна. 3 эсрэг 3 дээр болохоор нийт оноо харцдаг. За тэгэхээр Аргентин болохоор 83 оноотой нэгээр гараад ирж байгаа. Дийлэх тоглолт болгон дээр 21 оноогоор 21 21 20 20 гэдэг. Хожигдсан дээр 19 илүү 20 илүү. Хожигдсан дээр ч хүртэл 20 хожигдсан тийм. Тэгээд Аргентин 83 оноотой нэгээр гараад ирж байгаа. За Итали болохоор 79 оноотой 2-оор, Монгол 78 оноотой ингээ 3 руу орж байгаа. За ингээ 3 дугаар байр руу орсон тоглолтын дараанаас ямар үйл явдал юу вэ? Манай үзэгч нар бас сайн мэдж байгаа. Итали болон Монгол хоёрын тоглосон тоглолтын дээр 20-16-аар манайх хожиж явж байгаад хамгийн сүүлд 2.0.4 дойл дутуухад дөлгөөн шиттээд тэр нь орсон байна. Үндсэн лайв дээрээ бүр оноог нь тооцоод 22 гэж бүр лайв дээр оруулсан. Дараа нь Португалийн шалгаад үзсэн чинь Португал дээрээ тоглолтын Португал дээрээ 20-оор тооцсон. Тэгээд одоо манай нөгөө M Sports-ын пэйж дээр хүртэл байгаа тий. Та нар бичлэгүүдийг бас өөрсдөө үтсэн баг. Хангалттай амжицсан байгаа. Энэ жилийн FIBA-гийн 3-3-ын дөрвөн дээр болохоор ямар өөрчлөлт орж ирэх вэ? 22 оноо тоолохоо болцсон юм байна. 22 оноогоор хожиж болно. Тэгтээ 21-ээр тооцсон. Тэгээд хэрвээ тэр дөлгөөний шийдэлтийг тооцсон бол 21-ээр тооцоод манайх Итали 2 70-70 болоод тэнцчих юм байна. За тэнцэн тохиолдолд за 5-5-ын дөрвөн дээр бол нөгөө хоорондын тоглолт мини зоомо гэж ярьдаг тий. 3-3 дээр болохоор тэнцчүүл ранк өндөр баг нь шууд гардаг. Тэгэхээр манайх түр нөсгөө гэлдгэр тий. Ранкаар 3-т байсан, Италийн дээр байсан учраас манайх 2-оор гарах боломж нь ингээ бүрдэх байсан. Ер нь бол хамгийн том маргааны сэдв бол тэр Итали, Монгол хоёрын тоглолтын дээр дөлгөөний шийдэлт. За Португал дээр бол ороогүй амжаагүй гэдэг Португалтай учраас тэр үед бол хайсан байна. За энэ чинь хамгийн ихний тоглолт те. Сүүлд нь яг ингэж нөгөө оноо тоолно болно гэсэн юмнууд гарна гэдгийг бол тооцоолоогүй байх. Эсвэл яг үнэхээр Португал дээр яаж яхаа тэр цагчин шүүгчтэй. Хяналтын дэлгэцэн дээр яг цаган дээр бид нар хараад амжиж чинь гэж байна те. Португал дээр тэр нөгөө цаг явж байгаа шүү дээ. Тэрэн дээр амжаагүй байсан юм болоо мэдгүй. Ямар ч лээс үзэгчийнүүд дээр бол хангалттай амжицсан байгаа. Яг оноо чухал гэдгийг мэдчихэж байгаа л да манайх. Яг тэр чинь маш олон тэмцээнд манайх ч оролцсон. Бас ямар туршлагатай тасалж өнөрч явж байгаа л үү те. 3-3 дээр л Азийн хүртэл сурчлаа явж хагаад тэр нөгөө увс дорногоод оноогоо аваач гэдэг чинь эцсний юм үр дагавар гаргаж байгаа. Манайх яг харамсмаар ч гэсэн Венесуэлийг манайх бас бүтэн оноогоор дуусгах боломжтой байсан. Харамсалтай нь тоглолтын эхнээс жоохон алдааны асуудалд ороод
Тэгээд нөгөө нэг алдаадны асуулт орсон учраас өөртөө нөгөө нэг эсрэг багтаа маш олон боломжуудыг олсороод эцсийн мөчд хожил байгуулсан ч гэсэн 18 оноод дууссан бас харамсмаар үйл явдал болчихж байгаа. Ер нь тоглолт болгон их ер нь болж байгаа харамсмар болсон. Бас Аргентины тоглолт бас харамсмар. Сүүлд дүлгөөн хотож 2 оноогоор хожигдсон шүү дээ. Дүлгөөнийг шитгэхэд бас алдаа үлдэж болох зүйлдэлсэн. Бирүүн цөмрөөд орсон байсан шүү дээ. Аргентины Төлгөө өөр алдаа нэхэлсэн. Тэр яаж яг цаг дуусч байгаа учраас нөгөө 2 оноо 19 дээр оноо тэнцээд манай 2 оноо авбал шууд хожих байсан. Тэгээд тэр чухал мөч дүлгөөн зөрөгтэй шийдсэн. За харамсалтай тухай үед бирүүн орсон ч гэсэн бас нөгөө сагсчин тэгж нөгөө эцсийн мөчд бас контактууд төр үлээхгүй байх гэх тиймэрхүү юунаас болоод үлээсэнгүй юу. Бас тэр бас маргаантай. Ер нь яг энэ тоглолт монголчууд мултраа 3-оор дуусснаас ер нь дэлхийн аварга үзээгүй. Гэхдээ нэг юм бодогдлоо. Одоо манай 3-3-ын өмнөх дэлхийн аваргын шигшээ усан шигшээ байгаа шүү дээ. Одоо Ананд кадра дэлгэр нэмдэлгэн. U23-ын залуучууд ямар гоё залгаж гарч байна. Ямар гэрэл айгүй гоё. Маргад ямар амар дайчин тий. Болко бол нөгөө өдөг л яатгалах үнэхэр мэддэм байх. Дүлгөөн ямар гоё дүлгөөн бол тийм бүр томдож илээ гэж. Тэмцээний эхний 2 өдрийн дараах байдлаар дүлгөөн чинь 21 он аваад бүх одоо тэр чинь дэлхийн аварт тоглож хоёрт ирэмлэгдэж явж байсан шүү дээ. Тэрний дараа гарч гисэн дүлгөөн үлдсэн тоглолтууд бас амжилтаа оролцоод ер нь нийтээр ранкаар 10-т явж байсан баг шүү. Гэхдээ нэг юмыг амар гомдолтой санагдаад. Манай одоо дэлхийн аварга Монголд болсон шүү дээ. Тэгэхэд Японы Озовагийн тэр тийм гадаа гიშгдэг. Гадаа гიშгээ тэгэл нэг амар лаки нэг өөргөж шийдсэн тэр нь ороол тийм тэгэл манай хожигдоол тийм тэр бас шууд бодогчлээ. Тэгэж муухай алдааг хараагүй. Сая тэр оноог тоолоогүй. Тэр оноо тоолоогүй гэдэг дээр бол яг нөгөө нэг хяналтын дэлгэсэн дээр наан нэг өөр гарчаад цаанаг үнсээс одоо цаанаа хөдөлж байгаа юм дээр цаг хоёр тэр хоёрын зөрүүтэй байснаас болоод тооцоогүй энэ тэр тиймэрхүү юм дээр байж магадгүй л байна. Гэтэ тэр улаан цагаан тэр дэлгэсэн дээр гас секундыг л бидэнд харна үстэй. Тийм шүү дээ. Тэгэхгүй тэгээд тэр цаана би ийм цагтай байсан юм гэхгүй үстэй. Тийм ойлголт байхгүй үстэй. Нэг муухай юм хэлэхэд шүү дээ. Тэр тоглолт тэр нөгөө манай Японд дэлхийн аваргаар хийсэн тоглолт хоёрыг хоёуланг нийтлэн шүвчүүлсэн шүү дээ. Саяны тоглолтыг уу? Тий. Нэг шүвч юм бэ. Йоо. За яста тэрийг хараа. Тэр талаар нэг харъя тий мэдээ бичиж харъя. Энд чинь болохгүй байхгүй юу? Маргаантай зүйл дээр одоо шгшээгийн хувьд айгүй асар хохиролтой юм болчихсон шүү дээ. Холбооноос ер нь яг шгшээ бага өмөрөд ч юм уу гарах яг тийм үйлдэл ер нь байд юм уу? Гомдол өгнөлтөө. Гэхдээ одоо энэ яг тухайн үед нь л энэ онооны асуудлуудыг шийдэхгүй бол дараа нь гомдол өгөхөөр тоглолтын үр дүнг өөрчлөн гэдэг ойлголт ерөөсөй байхгүй шүү дээ. Ер нь бол нэг сагсан дээр бид нар мэдэн штэ. Шүгэл дуурайад одоо нэг шийдвэр гарсан тохиолдолд буцах боломжгүй байдаг. Ялангуяа энэ 3-3 ч өөрөө маш хурдан цохиод өндөр тэмдэлтэй. Шууд нэг өдөр нь болоод 2 дахь өдөр болоод өсрэл 3 дахь өдөр нь болоод шууд дуусчдаг спорт учраас араас нь одоо нэхэд яах хэцүү. Гэхдээ ер нь бол нэг юм юу өхөл хэрэгтэй л дээ. Ийм гомдол уу? Тийм. Гомдолтой л шүү дээ. 2-3 дараалал. Монголчуудын хувьд болохоор одоо яг ийм шүүлтийн асуудалтай, ийм шүүгчийн асуудалтай, онооны асуудалтай тэмцээн ч одоо бокс ч бас нэг хэсэг яг ингэж явж ирсэн санагдаад байна. Тэр бол бокс ч угаасаа ер нь спортт байна оо. Зөндөл. Тэгэхээр арайч бас тэрний араас бити орчоосаа. Бокс ч бүр лойрын дээд лойртэй. Тэгээд тэрийн дэлхийн боксын холбоон болбооч Олимпиад банда тэрнтэй бол яршгүй л юм шүү дээ. Шгшээгийн тамирчдын хувьд болохоор манай дүлгөөн бол яста жинхэнэ деки хийдгийгч хийж илээ, андын хийдгийгч хийж илээ тий. Одоо ингэдэг байсан шүү дээ. Бид нар ингээд сая Азийн аварга андэр дээр явбал сурвалж хахад манай Монгол тоглогч ингээд нэг жоохон одоо гадны одоо яг төв дээр тоглож байгаа битээ тоглогч нэг бидүүлээ шахуулж байгааг хараа л тий. Тэгдэг байсан бол сая харахад бол үнэхээр гоё харагдчихлээ. Үнэхээр бэртэй байлаа. Тэгээд би бол тэгж бодчих. За нөгөө бүхэн удам судар байна тий. Тэгээд дээрэс нөвийн ур чадвар байна. FIBA-гийн бүр альбасны сайтаас шүү дүлгөнөд Монголион гэдэг нэртэй хоцорсон байлаа. Арслан. Аавынхаа цолоор арслан хочоо албан ёсоор авч байгаа. Тэгээд дүлгөөний хайлууд дээр нь дандаа Монголион гэж ороод байлаа. Тэрнээс амар гоё санагдсан. Тэгэхээр аль хэдийн дэлхийн түвшинд одоо ингээд арслан ер нь бол арслан дүлгөөн гэдэг нэртэй болчихлоо. Аав нь Монгол улсын наадамд төрүүлж арслан цолыг авч ирсэн бол хүүн FIBA дээр те сагсан бөмбөгөөр арслан хочоо авч байна. Хочоо авч байна те. Өөр арслан гэж шивээс те. Тэр шивээс бол гоё те. Тэрийг бас үзээр бид нар сурвалжлага хийж хахад яг тэр шивээсийн талаар асуусан нэг бичлэг байгаа. Ээж хоёр оролцсон шивээс. За тэгээд яг 3-3 дээр дараагийн тэмцээнүүд дээр яг ийм үйлдэл явдал бас баг болоосаа битгий болоосаа гэж хүсэл одоо үзээс ухаас одоо бидний хувьд л өөр арга байхгүй шүү дээ. Яг одоо гэрэлтэй тал нь ирээдүйн одоо 3-3-ын шгшээ бол үнэхээр өнгөтэй. Тэр бол үнэхээр бэлэн байна. Тийм бэлэн байна. Тэгэхээр залуучуудаа амжилтсан үнэхээр гоё үлээ маргад тий болко дүлгөөн төгөлдөр залуучууд үнэхээр
ирээдүйг гэрэлтэй харагдсан сайхан тэмцээнийг л үзүүллээ те харамсалтайгаар. Тэгээд одоо энэ дээсээ гоё туршлага хөрөнгөлүүлээд дараагийн хэмжээнд амжилт үзүүлээрэй гэж хүсмээр. Одоо ер нь бол ингээ U23 чинь би нэг өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Ер нь ирээдүйд энэ улс болгоны те 3-3-ыг төлөөлөх томоохон тамирчид нь оролцож байгаа. Тэгэхээр энэ одоо дарийн утаа өнөрлөд үзэж байгаа дараа нь тэр том дэлхийн шилдэгүүд тэд нар чинь бас ялгаагүй өсч өгчөд улсаа төлөөлөх томчууд одоо хоорондоо байгаа шүү дээ. Тэгэхээр тэр томчуудтайгаа үзээд нэг талбай дээр үзээд уур амьсгалыг мэдрээд яач нэг гэдэг чинь том туршлага болж байгаа байхгүй. Гоё эсэ шүү залуучуудаа. Үнэхээр гоё эсэ. За. Дэдлигийн багууд маань ер нь бол бид нар дугаар болгон дээр багуудын шилжилт хөдөлгөөний талаар ярьж байгаа. Шинэ тамирчид ирж гин. Тэгсэн чинь энэ удаагийн хэдүүлгийн дугаар дээр ярих маш олон тоглогч нар легионеруудын хувьд гэвэл. Монгол тоглогч нар яг цөөхөн байна. Тэгтээ легионерууд бол их байна. Тэгээ энэс дурдаад баг багаар нийтлээ хамтаа яриа авчи. Аргагүй дэдлиг эхлэхдээ дэрцээд ирнэ таталч одоо ирж байгаа шүү дээ. Буугаад Одоо ерөөсөө 7 хоног л дутуу шүү дээ. Тийм шүү дээ. За, эхний баг бол Сэлэнг Боднос. Ер нь бол энэ зуны энэ жилийн хамгийн их Сенсацтай. сенсацтай Ямар амар сенсацтай бай та нар. багийн эзэн ч гэсэн те хизээч ам хураа байж үзээгүй тэр багийг л одоо хэдэлээ. Дахиад ярий да. Ам хөрөө байхгүй, гар хөрөө байхгүй тий. За, хамгийн ихэнд маань хүн Демаркус Казанс ирнэ гэмээр мэдэгдсэн. Казанс өөрөө хаяг дээрээ Өөрөө пост хийсэн юм. Тэгээ өөрөө пост байсан. Энэ бол коллап хийгээд шууд тийм зарласан. коллап хийгээд зарласан. Гэхдээ ирэх нь финал юу плей-офф Плей-офф 3 сарын 2-ээр. 3 сард плей-офф ирэх. Тэгээд за би юу вэ? Бодонсын бүр шин тоглогчтой их зарлчих. Тэгээд энэ дундаас хэдүүлээ түүгээ яриа авчи. Майк Уильямс нэртэй легионер тоглогч бас Монголд буусан байгаа. Холбогч юм байл тоглолдог. Багтаага нэгдсэн. За Ахмад Гилберт Гитарч юм. эргээ ирлээ. Ахмад Гилбертийг авчирсанд бол би үнэхээр баярлсан. Ягаад гэвэл өнгөрсөн жилийн тэр хор шар тэр дайчин тоглолт тэр монголчуудыг тэр ордонд авч явчихсан тэр аавра тэр клач хидэлтүүд тэр оноо авалт Өөлөө сууж. Өөлөө суужсэн шүү дээ. хамгийн сүүлд нь тэр тоглолт дуусгаад тэр өөлөө сууж ирсэн харахад яа үнэхээр эргэж ирээд дутуугаа гүцээгээсэй л гэж бодсон. Тийм дотроо ч гэсэн ер нь нэлээд шартаа өтсөн тий. Тэгэд бас багийн үйл суудсан бас гоё юм те. Бас энэ тоглогч буцаж эргэж авчираад дутууг нь гүцээгч хүсэл мөрөөдөлтөнд бас ингээд боломж олгож чинь гэсэн үг үстэй. Маш том боломж. Өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнийг те бид нар зөндөө ярьсан шүү дээ. Тэндээс бол за Тулаг К за Ахмад Касас гэдэг 4 гол хүн л ер нь аваа залцсан шүү дээ. BCH Knights-ыг аваа залцсан. Хөлгүүдийг бараг л 7 дахь тоглолт руу хүргээд ав залан гарсан. За тэгэхээр Ахмад Гилбертийн хувьд бол те одоо яг ямар байрал дээр тоглох вэ би ингээд нэлээд ботсон. Өөрөө шийддэг. Янгуул Сэлэнг Бодос ч самбарын 4 үнэтэй болчихлоо. Магадгүй 5 байхгүй юу? Касанс нэрээ ч юм. Тэ ирэхгүй байсан ч бараг 5 хүн байгаа байхгүй юу? Нөхөр 3 дээр тоглох юм болов? Харин байрал дээр одоо ингээд хоёр ч хийж болно шүү дээ. Чадна тий. Бөмбөг эзэмших чадвартай Ахмад. Бөмбөгөө заалчихна. Шилчин, орчин, шахарчин. Тэгэхээр одоо Ахмад Гилберт те 2 м 2 м 4 2 ч байна. Өндөр. Тэгээд бөмбөг залдаг 2 дээр тоглоно гэхээр хамгаалахад ямар хэцүү вэ? Сая хэллээ штэ мантахах самбарын 4-5 тоглогч нартай болчлоо гэх. Хамгийн сүүлд зарласан. Ер нь бол сагсан бөмбөг сонирхчныг бүгд мэдчихсэн дөө. Зарлахал дутуу байсан. Тэр тоглогч бол дэлгэр нэм Дек. Монстер Дек. Самбуугийн дэлгэр нэм. Аимшигтай. Йоо. Яг ингээ нөгөө NBA-г бид нар амар их үздэг ш. Цаасан дээрх нэр харахаар ингээд айдаг багууд үүсдэг. Бруклин юм уу те. Одоо сүүлд фейлдэж байгаа Suns, Lakers те. Аимшигтай бүрэлдэхүүн. Бүр яа гэдэг. Ростер нь бүр ингээ багтаж ингэхгүй бүр 2 хуваах. Өнгөрсөн жилийн 4 гол хүн те. Багийн гол хүн. За туслах ролын 3 хүн байгаад энэ Бацолбоо, Сэргэлэнбаатар, их сайхан 3 хүн байж байгаа. Ингээ 7 гол хүн байгаа зөө. Нэмээд бүхэл бүтэн Монгол улсын шгшээ багийн 5 хүн. Шгшээ баг. Энэ 3-3 ч гэж ярихгүй. Тэгэхээр 5-5 дээр Ананд бол шгшээ багтай 5-5 дээр дуудагдаж болно. Экватор дуудагддаг, Дэлгэр нэм дуудагддаг байсан. Монгол дуудагддаг. Отгоо ч гэсэн дуудагддаг л байсан шүү дээ. Өөрөлдсөн бол тий. Амар энэ үү яг яа гэдэг. Тэгээд Кастай. Одоо Ахмад Гилберттэй. Тэгээ Майк Уильямс нь яг бүтэн нэр нь Майкл Уильямс холбогчийн байрал дээр тоглодог импорт хэлээ. Тэгээд яг бид нар өмнө ярьжсэн те. Өмнөх дугаар дээр ярьжсэн. Яг дутуу байрал нь холбогчийн байрал. Ахиж нэг импорт авчрах юм бол холбогчийн байрал дээр авчрах. Одоо ахаад нөгөө Аз импорт байгаа ш. Тэн дээрээ магадгүй бас л авахгүй гэсэн. Аз импорт авахгүй. Энд чи 5 Аз импорт авчаад байна шүү дээ. Чи дахиад авах гэж. Юу эсэн штэ. Багийн эзэн бол хэлсэн штэ.
Манай багт орсоо те шгшэгийн бүрэлдэхүүнд багтаж байгаа. Эдгээр тоглогч нар өөрсдөө гадны лигүүдэд очиод тоглох хэмжээний тийм өндөр чадвартай учраас бид нэр януудаа Аз лиг өндөр авахгүй. Тэгээ ялангуяа хайшаа чи ийм 5 хүн авчаад тэр хин Малайз те Вьетнам Болио. Гэхдээ яг холбогчийн байрал дээр яг ингээд сэлгэх байдлаа байж болно шүү. Өө яах на Касс ч өөрөө бөмбөг давуулаад өгчвөл холбоч нь тэр Ахмад ч холбоч нь Бат хоёр. Тэр Хэрэггүй. яг хов ярих уу? Хов ярихад бол нөгөө Наранбаатар нөгөө багийн эзэн Наранбаатар юу Майк Вилсоныг тасч байгаа бичлэгийг үзэхгүй. Тэгсэн чи тасаа сайн байдаг гэл тэгсэн. А би бол багийн эзэн Наранбаатар байд мэн гэл тэгсэн. За let's go get champ man гэл тэгсэн. Чи магадгүй бүгд амтгална. Тэгж Магадгүй гэдэг. тэрийг сонсоод яг бүгд ихээр явуулах гэдэг юм. Тэгэл Ахмадуу Майк Уильямс үгэл нэг л явах байлгүй дээ. Энд чи одоо бол яг Ахмад Гилберт, Майк Уильямс хоёр ч юм бол улирал тоглох. Тэг. Гэхдээ эд чинь бас яг нөгөө талаараа юу штэ. Азийн төвшөнд гарах одоо амбицтай байгаа гэж баг гэдэг утгаараа магадгүй зүгээр нөгөө өнгөршин жилийнх шиг те нөгөө 3 дахь лиг оноор ингээ хажуудаа байлгаад. Гэхдээ Магадгүй. одоо энэ Сэлэн бодносыг харахаар маркетинг аягүй сайтай байна те. Бүгдийн хамт коллаб хийж зарлангуудаа араас нь бас 2-5 компанитай гэрээ байгуулцлаа. Эвент гэх чинь тэрийг татах нь тэр маркетингийн ажлыг аягүй сайн хийж байгаа. Менежмент одоо маркетинг аягүй сайн хийж За байна. бодносыг нэр ярихад сайхан нэг мэдээлэл гаргасан байна. Мгм. За энэ 3/3-ын шгшээ багаас Сэлэн бодос нэгдэж байгаа тамирчид маань 12 дугаар сарын 1-ээс буюу 3/3-ын үйлдвэрлэлийг бүрэн дуусгасны дараагаар Багтаага нэгднэ. багтаагаа Тоглолтод нэгдэж дээдлэгийн тоглолтноор тэрнээс өмнө бол багтаагаа бэлтгэл мэлтгэлээ хийгээд зураг авалт маалт медиа дэ өдрлөгийн үеийн тэр юмнууд оролцож жагаад яг 12 дугаар сарын 1-ээс яг үндсэн 3/3-ийн челленжер болон одоо дэлхийн товар тэмцээнүүд нь дуусны дараагаар 12 сараас бид нэр дээдлэгийн талбай дээр бүрэн бүрэлдэхүүнээр нь харган дээ. 9 тоглолт ойролцоогоор. Тий, ойролцоогоор 9 тоглолт 2 сар явцгаанд ойролцоогоор 9-өөс 10 тоглолт. Хүн гэдэг муухай штэ те. Нэг юм тийм муухай бодол орж ирээд байдаг байхгүй. Боднос ингээл амар их мөнгө өрлөө. Авраг авахгүй л яа. Фэнүүд нь явах бол гэл. Тоглогч нар нь энэ яах дээр вэ? яг гоо тэр талын юм байгаа те. Тэр чинь ямар ч баг дээр л гарч байгаа. Одоо BCH дээр ч гэсэн тэг энэ жил хөдөлгөөнтэй л байгаа. Fs бас хөдөлгөөнтэй л байгаа. Бүгд л авраг авах гал явж штэ те. Би яг энэ 3/3-ын солилцоонуудыг харчаад надад Крис Полын солилцол тухайн NBA-гийн те. Болио. Нью-Орлеанс Пеликасаас Lakers Lakers очиж ирэх. байгаа. Хэрвээ тэр ирцэн бол те. Шакта, Кобита, Сипите магадгүй тим Lakers-ийг бид нар харна шүү дээ. Биш ээ. Шак Тийм. байхгүйсэн. CP. Тий. Аимшигтай Lakers. Яаж тэр Lakers нь байнга хоёр төрүүлсэн төрүүлсэн байсан. байсан. Тэгэхэд лигийн тэнцвэрийг бодоод тухайн үед бол NBA-гээс болиулжсэн шалтгаан нь New Orleans Pelicans багш нь лиг хувьцаа эзэмшдэг баг байсан. Тэгээ болиулжсэн баг. Тэр чинь нөгөө нэг багийн эзэдүүд солигдох гээд баг зарагдах гээд төр хугацаанд гэж яригддаг. Тий. Тэгээд яг одоо бид нар зөндөл ярьсан л та. За бодлогын төвшин нэг баг тоглуулах шийдвэр гаргасан юм байна л гэж харж байна. Ер нь дотор бол. Гэхдээ угаасаа тэрээс өнөөдөр зарлцлаа л да. Тэгсэн. 3/3-ын бүх тэмцээнүүд нь оролцуулнаа. Тэгэд би саяхан 12 сарын тийм тохиролцсон. Тэгээд тэр тэмцээнд нь оролцсон хажуугаар манай багт байгаад энэ урт хугацааны туршид энэ тамирчдын хоорондын яг одоо Улаанбаатар Амазонсын жишээ байхгүй да. Яг Улаанбаатар Амазонс багтай ээж гэх Тийм бид нар явъя гэд яриад байгаа шүү дээ. Яг тэр бодлогыг л баримтлаад ингэж яажлаа. Тэгээд яг зарим одоо үзэгчд бол дургуутж байгаа ойлгомжтой тий. Энэ сайхан 5 хүн шүү. 5 тоглогчийг бид нар өөр багаас өрсөлдөөнтэй ингэж яагаад тоглох нь хармаар байна шүү дээ. Үзэгчийн хувьд бол тий. Одоо пенүүд бол ингэж л харж байгаа. За инкватор тий. Майнерстай тоглоосоо гэж хүсэж байгаа. Авраг авч ирсэн. Одоо санчир буцаад ирсэн тий. Пений буцаад ирсэн. Магадгүй инкватор байвал майнерс ямар өсөлтөнд болох. Дэлгэр нэм. Металлын өнгө самбарын тоглогч дутуутай байхад дэлгэр нэм. Яага байж болж. За Монх тий. Knights дээр хуучин гард байхад дутуу бэрцнээс болоод тухайн үед Knights дээр авраг авах боломж нь алт. Сүүл яага Knights дээрээ байж болж. За Ананд за хүлгүүттэй тий. Бүгд л өөр багт холбоотой байсан. Яг зүгээр нөгөө нэг өмнөх дугаар дээр бид ярьжсэн шүү дээ. Бодон сог энэ эрсдлийг хүлээе. Тийм бид нар 3/3-нд ч тоглоулъя. 5/5-ийн тоглолтуудаа ингээд багтаа тоглоулъя. Тэр бүх тоглолтод оролцуулна гэдэг нь бодон сог одоо тэрнээс гарах багийн амжилт нөлөөлөх эрсдлийг бид нар бүрэн хүлээе гэдэг ерөнхийдөө одоо тэр зүйлийг л зарлчлаа. Энэ гэхдээ эрсдэл үү? Эрсдэл шүү дээ. За одоо ингэ бодоод үзье тий. Одоо бид нар улирал эхлэхээс өмнө юу хийн л дээ. 1-ээс 10 дугаар байранд ер нь аль баг учрах вэ гэдэг таамгаа гаргаж тавина. Тий. Бид 4 таамгаа гаргаж. Гэтэл 10 сарын 1-ээс 12 сарын 1-ний хүртэл ойролцоогоор 10 тоглолтод энэ тав байхгүй заяа. Нөгөө багууд бол бүрэн бүрэлдэхүүнээр байна. Тэрийг бол нэлээд олон хожно. Би бол тэгж ярьж байна. Гэхдээ хамгийн
гоё сонирхолтой юм нь юу болохоор сэлэн бодос мэдээж хэрэг билээ офтон заяа. Мэдээж хэрэг. Нилийн доогор. Магадгүй 12 сарын 1 хүртэл 9-10 тоглолтоос те 7-8 ч юм уу 6 хожигдсон байж их нөгөө үетэйгээ гүйцэх гэж ихний 3-аар гарах юм уу 4-аар гарах магадлал нь буурч байхгүй. Тэгэхээр 5 руу юм уу 6-гаар. Тэр бол тэнийж тамбаг шүү дээ. Ер нь байдаг шүү дээ. Тэр дотор өөрөө болоод байгаа юм. Гэхдээ энэ 5 хүн байхгүйгээр нөгөө үндсэнд 7 хүнээрээ тоглох гэдэг шүү дээ. Багч 13 хүнтэй 8 хүнээрээ л тоглох гэдэг шүү дээ. 5 хүн тоглохгүй. 8 хүнээрээ тоглох гэдэг. 9. 9. 2 импортоор бол 9. За 10 ч юм. Дайхаа. Гэхдээ зүгээр гол хамгийн гол сонирхолтой юм нь юу гэж харж байна вөхөр эдгээр 5 юм уу 6 ч юм уу гарна заяа. Тэр дээгүүр гарах багуутай 1 2 3 дахь бүгдээр ялам л. Гэхдээ яг юу Тэр бол таны л бодлоо. Ингээ 3-3-ын тамирчдаг авч өнгөрсөн жилийн бүрэлдэхүүн л байхгүй да. Тэгэхээр бол нэг тэгэж амар. Үгүй 3-3 тамирчдаг авч өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээс чи 2 самбарын тоглогч нь байхгүй 2-3 ойл нь байхгүй л байна шүү. Тийм яг нэг тийм амар зүрх бол гарахгүй байна. Гарахгүй хөө. Би бол За тэгвэл юу юм байна л да. Толгочлаас. Тийг нь заяа нийлээ хожигдно заяа. Байрал бүр дээр ер нь бол сул талгүй болцсон сэлэн бодносыг тэгээ удирдал эхлэхээр ямар амжилт тарахыг нь харъя те. Дараагийн тоглогч нар хэдүүлээ хамт зарлаа. Дархан Юнайтедийн легионер ирсэн байгаа. Марлон Джонсон, төвийн тоглогч. SG Apes бол Петр Жок гэд. Одоо ер нь бол яг өөртөө албаасаар зарлаагүй ч гэсэн шуум гараад эхэлчлээ. Тэгээд Davian Warren гэд BCH Knights тоглогчоо зарлаа. Тэгээ үүн дээр нэмэгдээд бас яг албаасаар багийн зарлаагүй ч гэсэн ерөг нь бол хүмүүсийн дунд яг нэг одоо дектэй адилхан шуум болж исэн тоглогч бол баясаа Металлаас Miners ирж байна. Их баясгалаа. Их баясгалаа. Тэгэхээр энэ дөрвөн одоо тоглогчийн хувьд баг болгонд нэг тоглогч байна шүү дээ. За энэ Marlon Johnson гэдэг тоглогч Дархан Юнайтед авсан тий. Энэ тоглогчийг шуум сонсохны бол өмнө нь Монголын дийдлэгт авах гад ер нь багууд нэлээд судалж исэн. Тим тоглогч юм билээ шүү. Нэлээд сайн тоглогч юм билээ. Айгүй олон улс тоглосон юм билээ. Тий. 23 онд Тайванд баг баясаатай тоглосон. Баясаатай хамт тоглосон. Нэг багт тоглолцсон. Нэг багт болж исэн. Тэгэхээр одоо тухай ч Ховард Мавард ч Тайванд байх үү гэхээр Хайлтын үдсэн ерөн шийдэлттэй, оролттой. За мэдээж төвийн тоглож учраас доороос бол юу яадаг. Гол нь шийдэлтэй юм лээ. Тэр заавал Асын шийдэлч нөгөө дундын шийдэлтүүд сайтай. Ер нь Jordan толбортрох марк юм уу та. Тэ өндөр. Тэгээ дархан чи Аз легионер ороо нэг Японд тоглогч авсан байгаа шүү дээ. Тэгсэн. Одоо дахиад нэг Ононы ч юм уу импорт авах бах тий дархан. Яг хүмүүс ингэж яриад байгаа тий Дархан United, Mongolians нэр нөгөө Завхан Brothers гэдэг юм уу тий ингээд энэ хэд одоо лигт үлдэхин төлөө алдсан малцсан гэдэг тий. Яг үндэ чинь яг талбай дээр 5 тоглож гараад ирэхэд яг үндсэн яг бүрэлдэхүүнээрээ үзээд хахад бол эдвэл манай дийдлийг 10 баг бол 10-аа үзээд харагддаг. Ер нь бол. Тэгж яг тэр тэднэр нь яг талбай дээр гараад сэлэг бодноос Дархан United 12 л тоглохгүй шүү дээ гэж. Тоглохгүй. Тэгээ гоё импортууд авчирч байна. Манай Монголын бас нөгөө нэг Монголын лиг нь өөрөө ингээд гоё Аз бүр ингээд гоё танигдсан байна. Танигдсан ч одоо барыг танигдж байна те Cosmos Mods ингээд сурчлал Cosmos постэр нь юу Монгол лиг тийм үжиж байгаа шиг тэр ямар амар муухай. Комментсэн тэр бодсоч гээд ингээд харахаар нөгөө гадаад тоглогч нь өмнө энэ Монголын лиг гэж ямар юм бэ ингээд том тоглогч тоодгүй байсан бол одоо ингээд ирж байгаа нь манай бусад одоо багуудад импортуудаас авчрах, өөрөх, мөнгөний санал тавих те тэрнүүд нь гоё нээлттэй болж байна. Тэгээ тэрний жишээнээс сая энэ Марлон Джонсон болж байна те. 28 өндөртэй 94 онд төрсэн төвийн байрал дээр тоглодог юм тоглогч байлаа. Тэгээд сүүлд тоглосон лиг нь Хорватын лиг гэсэн үү? Ер нь их олон тоглосон байл. Сүүлд тоглосон лиг нь Хорватын лиг. Венесуэлийн лиг байсан. Венесуэл юу? Венесуэлийн лиг гэсэн. 24-өөс 20 23-аас 24 24-өөс 25 онд Венесуэлийн лиг тоглож байгаа юм. За Apes маань тий, Apes маань одоо Суданы өмнөд Суданы шгшээгээс тэгээ 2 дахь тоглогч Тий. авч шүү дээ. За энэ тоглолтын хувьд энэ тоглогчийн хувьд бол Олимп дэлхийн аварт тоглож ирсэн. Америкт шгшээг юм бол. Лебронтой нөгөө гар барьж байгаа зураг нь явж байгаа. Тийм байлаа. За Олимпийн үеэр бол нэг 18 минут те дундчилсан. За нэг 8-9 оноо нэг 5 самбар 3 дамжуулч юм уу те. Тиймэрхүү статад тоглож ирсэн. Өмнөд Суданыг бол бид нар мэдээж луалдаг те гаргаж ирсэн. Бүх зардлуудын дагаад ингээд явдаг. Тэгэхээр ер нь их хатуу амьдралаас гарч ирсэн их мундаг тоглогч юм байна л гэж хараад. Тэгээ ийм тоглогч чинь хамгаалах инстинкт айгүй өндөртэй байдаг. Байглаасаа хамгаалах инстинкт байдаг. Одоо тэрийг одоо ер нь том дасгалжуулсан хэлдэг чинь хамгаалах инстинкт суулгах боломжгүй. Тэр яг байглаасаа өгдөг байдаг. Чи байг арслан чонноос цухтаагаал хэлдэг. Тэгэхээр шүгэн хамгаалах тэгээд өнгөрсөн жилийн би бол ингэж одоо өнгөрсөн жилийн Акутаас нэг төвшин агсан тоглож авчирч байгаа гэж бодож байна. Ягаад гэвэл энэ жил SJFs баг маш том
тоглогч гэлтгүү дасгалжуулагчийн бүрэлдэхүүн болон одоо үндсэн багийн арын албанд маш том өөрчлөлт оруулсан тий. Тэгс. Алах дасгалжуулагч Барзилаас авчирсан. Сая туслах дасгалжуулагч бас юу айл үслээ. За ямар ч байсан гадаадаас маш бас өндөр мэрэгчлээ тамирч явц. За тэгээд баясаа юу менежерээр авцсан гэд ингээд харахаар бүрэлдэхүүн бол судалгааг бол маш сайн хийсэн баг. Тэгэхээр энэ жил EBS ямар нэгэн одоо гадаад тоглож буй импортууд дээрээ фейлдэхгүй буюу маш зөв сонголтууд хийж байгаа гэж бодож байна. Одоо яг гэвэл тасалжуулагч тэр одоо орны тасалжуулагч ирнэ гэдэг чинь тэн газараас судалсан тамирчид байгаа шүү дээ. Тэгэхээр би бол тэрэн дээр бол маш сайн ажиллаж байгаа гэж EBS-ийг бодоод байна. Том дасгалжуулагч ер нь шийдвэрээ гаргаж байгаа ш. За энийг авъя гэдэг. Багийнхаа рострыг харж байгаа ш. За бидэнд энэ хэрэгтэй байна. Тэгээ нөгөө Барзилийн шгшээ багтаа дэлхийн аварга олимпиад өдөртөд орцсон хүн чинь нэг тоглогчдыг мэдчихэж байгаа чинь олон улсын дэлхийн олимпиад орно гэж дэлхийн шилдэгүүдээс л сонголт хийж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би бас ялангуяа сагсан дээр чинь нөгөө дэлхийн аварга биш олимпиад шилдэгүүдэнд тоглолт шүү дээ. Дэлхийн аваргыг бол тоодгүй те хайчдаг. За BCH Knights баг Davian Warren 99 онд төрсэн залуу байлаа. За ер нь бол SG small forward point guard. PG юм. Тийм point guard. Өөрөө small forward тоглолт юм билээ. Инсейд хаалж исэн нөхөр нь. Тийм инсейд тоглож 3 жил тоглохдоо 18 оноо дундчлаад тэгээд саяхан энэ залуухан тоглож байлаа шүү дээ. 99 онд төрсэн. Тэгээд сая хятад CBL тоглож агаад тоглохдоо бас маш өндөр оноо дундсан. 10 оноо дундсан. Тэгээ 18 оноо дундчлаад дээрээс нь бас самбарын тоглолт сайтай 5 самбар гэдэг чинь холбогчийн байрал гэдэг чинь бас нэлээд өндөр үзүүлэлт шүү дээ. Сугарагта талбай дээр минут их өнгөрөхөл тоглож байна да. Ер нь бол Knights инхүү одоо 2 импортоор тоглож байгаа зарлцтай те Jordan толборт болон тийм үү? Warren. Тэгэхээр ингээ багууд ер нь бол ихэнх багууд ер нь 2 импортуудаа зарлцтай те. За одоо ер нь нөгөө Улирлын ихнээс ашиглагдах гээд нь шүү дээ. Одоо ерөөсөө хожигдтол юм бол эвгүй тэг байрал. За дээшээ явж байгаа багуудын бол байралд бол их нөлөөлнө. Доошоо унах эрсдэл маш өндөр байгаа. Нөгөө нэг баг шууд хасагдана гэж бас плей энэ минь байхгүй. Ерөөс тоглолт болгон чухал учраас ихнээсээ л ер нь тэгээд одоо улирал ихнээсээ л их гоё үзэн штэ явах гэдэг юм. Яас эхлээсэ те нэг талбай дээр ялаа. Одоо ер нь бол хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байгаа учраас одоо ингээ медиа дээг сая болоод ингээ өвч штэ те багуудын медиа дээгт оролцоод хөвлийн баг пресс конференцаа хийгээд хөвлийн баг уралдаа оролцоод мэдээлэлүүдээ өгөө явчихин. За тэгээд ростерууд одоо ингээ бүр тодорхой болоод хэдхэн хоногийн дараа эхэлж байна. Бүх ростерууд ерөнхийдөө нэлээд тодорхойлж. Одоо ингээд дек сэлэнг бодонсог альбисаар зарснаар Монгол баг тоглолчдын шилжилт хөдөлгөөн ингээд дуусчих шиг байна тийм ээ. За одоо л мэдээж нөгөө солилцоо 8-аад бол яригдаж эхэллээ. 12 сарын 1-нд одоо дээдлэгт орох боломжтой тоглогч тэгэл одоо хөгжлийн лигээс дэше төвшөр орно гэсэн ш. Одоо хүмүүсийн яг аль биесээр зарлахыг хүсэж байгаа хүлээж байгаа тоглогч бол баясаа шүү дээ. За би энэ дэр нэг асуулт асууя. Баясаг бол ер нь майнерт орсон гэдээ маш олон шоун гарсан те. Энд баг 100-аас ихсэн баг. Баясаг болсон металл ямар амжилт үзүүлэх вэ? Баясаатай майнерс яаж зарах вэ гэдэг. Miners багийн ахлах тасгалжуулагчаар баяр цогт. Одоо яг өөрх нь одоо гаргаж ирсэн тамирчин. Тэгэхээр арга барилын мэднэ, тоглолтын арга барил, ур чадвар бүх юм мэдж байгаа. Бүх юм өөрөө хөгжүүлсэн багш нь удирдах гэж байгаа учраас ерөнхийдөө бол тухайн тоглогчийг маш сайн ашиглах байх гэж харж байгаа. Би Болко Баясаа хоёрыг нэгтгэх нь бас баярлаад байгаа. Шгшээ багийн хоёр буюу бид нар шгшээ Монгол улсаа төлөөсөн тоглолтод энэ хоёр ямар гоё гар нэлдэг вүлээ те. Тэгэхээр болоор эрдэнэ инх баясгалан санчир. За тэгээд дэмцогт. За мөн дээрээс нь одоо бусад өөрийн тоглогч байгаа. Пэнийг эргээд авцсан те. Пэнийг эргээд авцсан. Ингээд байрал бүр дээр Монголын шилдэг тоглогчдыг нэгдсэн Miners байгаа байхгүй юу? Байгаа. Одоо бид нар ерөөсөө ингээд топ 4 баг ч юм уу 2 одоо хуучин гард хөлгүүд гэлээ. Маш их ярддаг байлаа шүү дээ. Уучлаарай одоо гард хөлгүүд байхаа байсан. Одоо бид 2 баг байхаа болсон. Одоо 6-7 багийг ярих гэдэг шүү дээ. Ер нь бол яг топ өрсөлдөөн бол 6 баг л яригдах гэдэг шүү дээ. За хөлгүүд бол мэдээж хэрэг байдгаар байгаа. Металл окей өнгөрсөн жилийн 3 удаагийн дэд авраг байдгаар байж байна. BCH буюу хуучин гард байж байна. EBS ямар амар ширүүнд ярьж орж иж байна. За бодонс бол окей угаасаа л авраг авъя те. Алалцъя. Зүүн Азийн аврагуудын лигт бид нар оръё. Бид нар тийшээ алалцъя л гэж шүү дээ. За нэг нь болохоор Miners. Ингээд энэ 6 баг. За нөгөө 4 багийн хувьд бол яг бүрэлдэхүүний хувьд харьцуулж яриад байгаа. Гэхдээ Mongolian-сын бүрэлдэхүүнийг та нар хараарай. Нэг тийм бас л тийгүү шүү. Харин би ер нь бүрэлдэхүүн одоо тэр таамаг өгөх дээр бол би нилээн. Би бол эсрэг байр цартай байгаа. Андер тавгод ер нь энэ үйлрэл ална. Нөгөө чиний л бодол гэдэг шиг байна. Саяны яриад байгаа ороход баясаг болсон
Металл яаж баясаг нөхөх вэ? Тэгэхээр Баясагийн үнэлэмжийг тодорхойлох л та. Тэгжээж н хоёр Багийн номер оноо авалтаараа номер 1 2 шүү дээ баясаач. Яг батлагдаад явцсан хэсгэн сайн мэдэхгүй л Харин байсаг явцсан хэсгээс. Яг хөө нилээн шуум гарч ийн өчигдөр уржигдэржингаал тэр сагсан мөнгөний группүүд дээр би өстө баталгаатай их сурвалжаа сонслоо инглээ тэглээ гэдэг юмуд явж лээ. Баясагийн хувьд бол Монгол Улсын шгшөөгийн бид нар гарааны тоглогчийн тухай яриад байгаа шүү дээ. Монгол Улсын шгшөөгийн гарааны 4 номер. За 4 номерын тоглогч нар буюу 5 номертэй самбарын тоглогч нар Монгол Улсын лигт бол ховор. Ялангуяа Баясагийн шиг ийм төвчний ур чадвартай тоглогч болоо. Тэгэхээр нэг нь алдан нэг нь он ойлгомжтой. Металл бол ялангуяа самбарын байрлалын тоглогч нар цөөхөнтэй шүү дээ. Тэгэхээр самбараа яаж орлуулах вэ? Импортоор орлуулалт харах байх. За нэг самбарын тоглогч Аз импортоо яаж шийдэх вэ? Тэгээд дахиад нэг 3 номер ч юм уу 4 номер аваад тоглох байх. Тэдэнд энэ хоёр багийн нэг ижил төстэй тал нь гэх юм бол нэгэнд нь уугаа байна, нэгэнд нь болко. Хоёулаа болкогийн хувьд бол цэвэр холбогч те. Нөгөө талд нь болохоор уугаа болохоор цэвэр холбогч биш ч гэсэн ер нь холбогчийн байрлалаар тоглож байгаа. Тэгэхээр холбогчтой хоёр багийн хувьд яригдчихээн те. Тэгвэл энэ хоёрт хин эрэхтэй оноо авдаг юм уу самбар тоглодог л пик н рол ч юм уу пик н поп ч юм уу те оршдог хүн эрэхтэй байна. Дээрээс нь алсын зайнаас найдвартай шийдэж Тэр нь баясаа байгаа даа ш. Тэгэхээр мэдээж хэрэг майнерс тэр очвол майнерс даваа талтай. Металлтай үлдэх юм бол металлд маргад байгаа. Бүр илүү их даваа талтай. аль багт нь чатсан шгшээгийн холбогч хүлээж шүү дээ. Яг металлын хувьд маргадыг багтаа нэгтгэсэн нь одоо баг баясаага нөхөх орон зай юм болоо. Харин бас Тэгж харагдах одоо тэгэхээр майнер биш металл одоогоор импорт тоглож зарлаг байх тий. Тэгэхээр импорт дээр маш сайн судалгаа хийж байгаа. Ямар байрал дээр хэнийг нөхөх вэ? Тий одоо байгаа энэ үзрүүдэд яаж ажиллах вэ гэдэг дээр одоо тасч унарч сайн ажиллаж байгаа л бах та. Энэ одоо амар хохиролтой л байгаа даа металл багийн хувьд. Жишээ нь ростер нь тодорхой болоогүй байж байгаа дүлрэл эхлэх гэдэг шүү дээ тий. Одоо бүгд мэдж байгаа саруулын асуудал баясагийн асуудал гэж байгаа. Ингээд ирэхээр нөгөө импортоо сонгож чадахгүй ингээд алцганаад байгаа шүү дээ. Айгүй хэцүү. Одоо ноднингийн хувьд жишээ нь болког авцсан гэж яригдчихсэн тий. Тэгвэл за уугаага хоёр дээрээ тоглуулна, болког нэг дээр тоглуулна. За бид нар одоо 4 номер дээр аавна, 3 номер дээр аавна гэж явж жагаад тэгээ болког болохоор нөгөө импортын буруу шийдвэрүүд цаг тулсан шийдвэр гарч байгаа юм. Энэ жилийн хувьд ч гэсэн одоо металл яг тэгэх гээд байгаа юм. Баясааг яах вэ? Саруулыг яах вэ гэж бодож байгаа. За шийдэгчдэр саруулгаа самбарт 4 дээр баясаага за маргадыг 3 дээр ингээд тоглуулчихна уугаагаа гэж бодож байгаа шийдвэр гаргал өөр шийдвэр гаргана. Энэ хоёр нь байхгүйгээр шийдвэр гаргах нь бүр өөр шийдвэр гаргана. Би нэ хэлжсэн юм. Эрсдэлтэй болсон. Жилийн жил металл ер нь импортод дээр жоохон байлх гэдэг. Тэр алдаач ерөөсөө л Тэг уу яг энэ ростер тодорхой болохгүй байжгаад энэ металлын ч буруу биш. Энд чи зохион байгуулалт бид зөндөө ирсэн тий. Зөндөө асуудлуудаас үүдэлтэйгээр цаг тулсан шийдвэр гаргахаараа угаасаа л цаг тулсан шийдвэр шүү дээ. Тиймсэн. Тэрнээсээ болж загын ярихаас муухай юм та. Металл үлрэлийн ихтлэг маш муу эхлүүлсэн шүү дээ ер нь. 0-0. Тэгсэн 3-6 3-7 амжилт. Тэр эхлүүлснээс болж металл нэгдүгээр бариар гарах боломж байсан уу? Байсан. Ууга MVP авах байсан уу? Байсан. Ярил ярина шүү дээ тий. Тэгэхээр энэ нөгөө нэг тоглогчдын дотоодын тоглогчдын нөгөө нэг шилжилт хөдөлгөөн яг яах нэгсэлтэйгүү буюу одоо нэг ийм нэг динжигсэн юм дээр бодохоор металлаас импортоо сонгох дуудаж байгаа. Тэгтээ удахгүй мэдээж лигт импортгүй орж ирэхгүй байх мэдээж ойлгомжтой. Тий одоо баг тохироо ярилцсан явсан байгаа. Тэгтээ одоо нөгөө гол асуудал чинь ингэж улирлыг тулган энэ солилцоо нэмийг хийх шаардлага байгаа мó тий. 8 сарын 1-ээр хаагддаг, эсвэл нээгддэг, яадаг, ийдэг, гэрээнүүдийг хийгддэг. 8 сарын 1-ийн гэхэд чөлөөтэй агентийн зах зээл дуусчдаг. За 12 сарын 1 8 сарын 1-ээс 12 сарын 1 хүртэл солилцоо 8 явж идэг ч юм уу. Аль баг тийм байгаа. Тэгээ гэрээ бүх Монгол тоглогч нар ч юм уу гэрээ игээд 12 сарын 1-ээс 8 сарын 1-ээс өмнө тодорхойлчлаа шүү дээ. Тийм бол тэр чин бэлтгэлээ игээд ингэж явж байгаа. За стад дөржиг баяраагаар солио, эсвэл баярааг болтоор солио ч гэдэг юм уу. Ингээ явж болж байгаа байхгүй. Энэ би яг тийм л үстэй. Бусд лигүүд яг ийм л. Тэгэхгүй лиг эхлэх гээл одоо 7 хоногийн дараа лиг эхлэх гэж яхад тодорхойлоогүй гэрээний маргааж үүсээ. Тийм маргаантай ажилладаг. Эн чинь нэг талтай амар багт тоглогчд лигт бүгд үзэгчд ч гэсэн хэцүү шүү дээ. Одоо ингээл майнерсын пинүүдийг та нар бодоод үз. Металлын пинүүдийг бодоод үз. FC пинүүдийг бодоод үз. Голд нь яригдж байгаа 2-3 тоглогчийг бодоод үзэлт. Хоорондоо хэрэлдэл байгаа даа хэдэн пинүүд нь. Тэн дээр одоо яг цаанаас нь зохицуултаа байгаад нэг бол одоо нөгөө бандд юм уу те эсвэл энэ гэрээний асуудал одоо юу яасан байна гэдгээр нь шийдвэрээ гаргаад эцэлэхгүй болохоор баадахаар айгүй бас охиролтой байхгүй. Гүг. Тэгтээ
За яг ингээд бүр хатуухан хэлэхэд бол яг ийм асуудал гарсан тамирчид дээр тодорхой хэмжээний торгуул юу энэ байж шаардлагатай байна. Бүх багийн төлөөлөл ирээд те лиг миг холбоо энэ ажлын хэсэг зохион байгуулагч нь ирээд бүгдээрээ энэ журмуудтайгаа нээлттэй тавьж байгаа л ярилцаал шийдээл явчих болохгүй тэгэж л Шийдээд нэг талдаа гарахгүй гарал шүү. байдаг. Хэцүү. Тэгэл бас л 3-4 ирэл болоо л Үгүй яг боломжтой шүү дээ тэр чинь. Гэх мэтчлээ ер нь бол Монголын сагсан мөн. Энтэй харин яг ажил яриад яхаар ингээ гурвалдан дөрвөлж хэрүүл байна. Зөксүүлт ярихгүй наач ерөөсөө. Гэх мэтчлээ Монголын сагсан бөмбөгт маш олон үйл явдал болж байна. Лиг эхлэх төгч чинь тэгэхээр хэдүүлээ хамтдаа их дугаар дээр бас шин содон мэдээлэлтэй болцохгаа. За тэгээд дараагийн мэдээлэл рүү хамтдаа орцгоё. E-спортын түүхэнд Монголз бол ер нь бол түүхийг хичнээн бичээд явж байгаа. Бичсээрч одоо маш гайхалтайгаар одоо фэнүүдээ ч гэсэн нэмээ явж байна. Зөвхөн Монгол улс биш. Олон улсын тавцанд те. За тэгээд саяхан Монголын нэг шинэхэн тэмцээнд орсон. Шинэхэн байх тий. Fisher Playground. Тий, Fisher Playground Хамгийн том түвшний өндөр шагналын сантай тэмцээн. Ер нь энэ тэмцээний түүх нь бол одоо энэ жил 2 дахь удаагаас 2 жоо тэмцээн шүү дээ. Тэгээд хамгийн өндөр анктайгаар орсон байгаа. За тоглолтууд үзсэн үү? Үнцээ баг Дэлхийн чансааны номер 1 чансаатаагаар. Wall-ын чансаагаар шүү. Wall-ын чансаа. HLTV дээр бол 2 дээр байгаа. Тэгээ ер нь бол World Rank-ийн 2 гэж одоогоор яваад байгаа. Яг мэдээж бид нар нөгөө нэг Нэг л байлгамаар. Нэг л байлгамаар байгаа шүү дээ. Гэхдээ Wall-ос өгсөн поинтер бол Монголс аль хэдийн одоо дэлхийн чансааны 1 гэж яваад байгаа. Юун дээр бол Удахгүй. Нэг бол удахгүй шүү. Бүх тоглолтуудыг бол үзлээ. За хамгийн ихний тоглолтод хожигдоод эхэлсэн. Барцтай эхлээ гаргасан. Дараах нэг амарчны дараа жоохон форм горж ирдэг те ер нь бол. Би бол тэрийг тэгж бодсон. Аврагын шаардлагатай юм бол. Тэр сэв нуудар яасан та нар. Жоохон ядрал мадрал заах зөндөө байсан л бах. Тэгээд эхний тоглолтын дээр бол хожигдоод эхэлсэн. Дараалал 3 очсон. Дараалж 3 хожоод плей-офф тоглол шалгарсан. Плей-оффтоо шалгараад бол за эхний шат 2 дахь шатыг бол ер нь бол нэг тийм амар зөөргүүгээр даваа гараад ирчихлээ. Гэхдээ би бол тэгж хараагүй. Харин эсрэгээрээ жоохон 2-0-оор дуусах боломжтой мапууд дээр ер нь бол бүх нөгөө одоо финал хүртэлх шатн дээр дандаа 2-1-ээр дуусгасан. Тэгээд ер нь тоглолтоо жоохон ойрхон тэгээд бас жоохон одоо манайх нөгөө нэг Сая хожоод байсан. Барьж хожоод ингэж жоохон хойноос нөхөг хожиж явах маягтай тэгж харагдсан. Одоо тэр фейз дээр тэгээд G2 дээр хийж байгаа тоглолтуудыг харахад бол тэгж харагдсан. Яг манайх энэ тэмцээн жоохон форм гоорчтой гэдэг хүмүүс хэлээд байгаа л да. Учир нь ягаад гэхээр хэсгийн тоглолт хүртэл маш хэцүү дууссан шүү дээ. 2-1 амжилттай сүүлийн тоглолтод манайх хожихгүй бол плей-оффт орж чадахгүйсэн шүү дээ. Тэгээд сүүлийн тоглолт хүртэл 2-1 харьцаатай яг эцсийн мөчөдөл манайх хожиж орж ирсэн шүү дээ. Тэгээд эндээс нь дүнхэд дэлхийн чансааны номер 1 тэгээд дээрэс нь бусад одоо яг хүмүүс хэлж байгаа томоохон багууд нь оролцоогүй гэдэг ч юм уу те Vitality Mouse гэдэг яхад энэ тэмцээнд яг төрүүлэх магадлал хамгийн өндөртэй баг хийгдэжсэн. Тэгээд яхад бол жоохон форм оролцсон байж магадгүй. Тэгтээ финалд Гранд тий. Одоо 3 финал дараалал. Эцсийн үр дүн чухал шүү дээ. Финалд чатлаа энэ нь бас Монголын түүхэнд дээ шүү дээ. 3 дараалаад энэ жилдээ финалтчлаа. Финалд нэгдэж өөрөө ямар том билээ. Энэ S2-ын маш өндөр түвшний тэмцээн бүх багууд одоо Монголыг мэддэг болчихин. Бас тэрийгээ дагаад маш өндөр судалгаа эсрэг багууд хийж чинь. Багууд хүртэл Монголд зориулсан тактикууд одоо гараад эхэлсэн байгаа шүү дээ. Хэсгийн тоглолт хожигдож ихсэн жоо хүнд ихсэн. Гэхдээ бол ер нь дараагийн тоглолтууд дээр бол агуулгын хувьд бол илүү тоглоод явчихлаа. Яг ойрхон бол байсан. Яг л нэг эргэлтийн момент дээр бол манайх авч чадаад яваад байсан. За өчигдөр гранд финал боллоо. Фүриагийн эсрэг те. За нөгөө бид нар сагсан бөмбөг дээр юу яддаг штэ нөгөө цоврал эхэллээ гэж ярьдэн штэ. Эсрэг багийн талбай дээр очихоор цоврал эхэллээ гэдэг те. Эхний 4 map дөрүүлээ эсрэг багийнхаа фиксэн map дээр хожиж байгаа. Эхлээд Монголын фиксэн map дээр Фүри очиж байгаа. Фүри дээр манах ингээд. Тэгээ 2-2 болж байгаа. 2-2 болоод 5 дахь шийдвэрлэх map дээр бол хутганы раунд дээр манах яалаад талаа авч байгаа. Контр талаа авч. За контр талаа аваад 7-5-аар байраа сольж байгаа. За нэлийн ширүүн л тэм аваа өгөө ээлжлээл ингээд. За Даст 2-ын хувьд бол ер нь манайхан бүгд мэдэн штэ тэрээр толон нарийн даваа талтай гэж боддог те нэг тал руу цөмрө орчдөг те. Тэгэхээр 7-5 бол ер нь гайгүй байр сольсон гэж харж байгаа. Магадгүй 6-6 байсан бол бүр илүү боломжтой. Ерөөс ганцхан л харамсаж байгаа юм байгаа да. 7-5 дээр байраа сольчод тэрээр талаасаа гарбууны раунд алдаал ерөөс тэр чигтээ явсараа л 12-13-5 орж гэж. Тэр нэлийн тил тавчгүй яавал гэж хараад штэ.
За яг тийлт авах нь авсаа. Тэр яг сэтгэл зүй тэр тухайн үед энэ чинь моментын бас спорт ч дээ ер нь бол яг тэр карбоны раунд тэр жижиг сэжигнүүд тэр яг би бол зүгээр энэ тэмцээнд финал заавчгүй авраг аваасаа гэж бодсонгүй. Ер нь бол зүгээр хувийнхаа хүнийхээ зүгээс ингэж финалд гараад өөртөө чансаа ингэ нэмээд оноогоо цуглуулаад явж байна гэдэг чинь бас энэ чинь туршлага болж байгаа шүү дээ. Хүмүүс бас гадуур яг сошиал орчин л та фүүрэг басаал те. Тэмцээн болгондоо хожижсэн сүүлийн 2 тоглолтоо дараалаад хожижсэн 5 мэ билүү хожижсэн байсан гэл яг ийм статистик үзүүлэлтэр Гэхдээ бүрэлдэхүүн бүрэн шинжлэгдсэн Тэгсэн чинь харин тийм фүүрэнд бүрэлдэхүүн шинжлэгдсэн маш олон тактик судалгаа хийсэн байна. Монголч бас өөртөө хийх ёстой зүйлүүдийг үнэхээр хийлээ тултлан л үнэхээр хичээж тоглолоо. Сая Фүри яг өчигдрийн яг тэр 5 мапыг харж байхад бол Фүригийн бодолтууд үнэхээр одоо тэр тоглолтууд бол үнэхээр тийм цочроотой тоглолтууд байсан. Одоо агрессив тоглолтууд айгүй их орж гарсан тоглолтууд тийм төсөөлөг байсан. Тактик нь ер нь бол нэлээд сайн монголчууд нэлээд сайн судалсан харагдаж байгаа байхгүй яг тэн дээр. Тийм ч учраас тэр пиксэн мапн дээр нь одоо ялт аваад байна те. Тэгээд одоо тэр Молодой гэдэг тоглогч. Казахстан тоглогч те. Бодолтод бас үнэхээр хурц байсан. Икийн дэр Молодой хоёр бол тийм дээр үнэхээр эргэжлээ. Тий, хоёулаа обоор тоглолтог тийм. Ер нь бол харахад бол нэлийн бодол ширүүн байсан. Тэгээ манайх айгуу сайн өрсөлдсөн гэж харж байгаа 5 мап. Тэгээд ер нь бол одоо таад мэдээж 11 цагаас эхэлсэн тоглолт өглөөний ядарсан 5 цаг. Үгүй яг 7 тэр 5 өнгөрч байгаа тус. Монголын цагаар чи өглөө 5 цагт дуусчих. 5 өнгөргөөд дуусчихсан. Тэгэхээр айгуу 6 цагт дуусчих. тоглолт болсон. Тэгээд харахад чинь ихнийх овер тайм гарч байгаа. 3 дахь мап дахиад овер тайм гарч байгаа. Өнөөдөр бол нэлээд олон хүмүүс жоохон ойргүй явсан баг те. За Инзино Синзо 2 респект. Харин Хоёулаа 4 даэсэж финалд 4 даэсэж дэлхийн шилдэгүүдтэй хамт хоёулаа бичигдэхэр боллоо. Нэг тэмцээн дээр 4 удаа хийсэн. 4 буюу түүнээс дэш хийсэн тохиолдол 5 байгаа. 5-ын нь 2 маань авсан. Донк симпл тэргүүтэй. Дэлхийн шилдэгүүдтэй ингээд ороод хоёулаа ороод ирлээ шүү дээ бүр амар. Энэ зилээгэл тэр нөгөө өмнөх хагас шигшгийн тоглолтын дээр тий Гарбууны тэр чинь ерөөсө төрүүлж 2 гэдэг. Дугаал авч орж ирэл эс авцсан. Гарбууны тэр чинь 3хан 2 раунд дээр хоёулын дээр нь эс хийж байгаа шүү дээ. Амар байна. Гарбуугаар тий. Дугаал авч орж ирэл эс гэдээс. Өчигдрийн тоглолт дээр бол Синзо амир байсан тэр. Эсүүдийг харж хат бол яа. За тэгээд монголчуудын нөө монголцын бүрэлдэхүүн бол угаасаа залуу байна. Одоо яг 90 дээрээч баг очиагүй шүү дээ. Инээс ч илүү дээшлэн гэж харж байгаа. Тэгээд том тэмцээний өмнө эрт цагт те финал дээр хожигдоод бас алдаа оноогоо дүгнээ явуул хэрэгтэй удахгүй мажор байгаа шүү дээ. Хамгийн том тэмцээн. Тэгээд одоо угаасаа тэмцээнүүд ойр ойрхон араасаа ирж байгаа учраас дараагийн тэмцээн дээр алдснаа нөхөл ороод ирнэ дээ. Өчигдрийн тоглолтын дээр тэр энэ сэтгэл зүй шүү дээ. Амар гэдгээ баталцсан шүү дээ. 12-3-аас эргэж ирээд нэмэлцэг гаргасан шүү дээ. 12-3-аас 9 дараалж болж байна. Жидүүдэр бас тэгсэн шүү дээ. Хизээ үлээ 11-1-ээс ч илүү бас эргэж ирж байна. Ер нь сэтгэл зүй бол ер нь бол сайн байгаад байгаа юм тий. Тэгээд нэг зүйлийг уриалаад хэлчихье. Сошиал орчинд бас энэ тамирчтай гой дэмжээд өгөөрэй манаа. Тэгэхгүй ингээд бүлидэх асуудал бас нэлээд харагдаж байна. Жохон сая ялангуяа Фүриатай тоглосон тоглолтын араас одоо ранкинг 1 гэсээр нээж Фүриага хожихгүй мочгүй энэ гэсэн юмнууд харагдаж байна. Тэгэхээр тамирчтай аюу бидэрт энэ тамирчид маань ямар ч үргүй шүү. Ямар ч үр байхгүй. Ямар нэг амжилтын үр байхгүй. Тиймээс ойлгохгүй хүмүүс байгаа гэх. Тэгээ нөгөө талаар эн чинь спорт шүү дээ. Спорт ч хожигдл ялагдал байж ич зэрэгцээд орсон. Заавал нэгт явлаа гэ бүгдийг энэ хожоод тахалбгүй шүү дээ. Одоо энэ волейболын дэлхийн аваргыг манайх үзэж байгаа бах тий. Мултарсан шүү. Дэлхийн топ хэдэн баг нь мултарч байна тий. 2 3 4 6 бүгд мултарч. Тэгээд бас нэг зүйлийг ярих сайн нөгөө нэг одоо яамн дээр тий. Одоо соёл спорт аялал жуулчлалын яам дээр нэг асуудал гараад бас сошиал орчин нэлээд яригдээдсэн. Тэгээд бид нар нөгөө нэг энэ юу лээ? Ямар спорт лээ? Электроспортын холбоо гэж ямар юу байна гэж хүмүүс чинь нэг хэсэг явуулсан. Сая гэсэн чинь гараад ирсэн чинь нөгөө нэг МИСА буюу Mongolian E-sport Association гэдэг нь тэр нь нөгөө нэг электрон спортын холбоо. Тэгээд тэрийг нэрийн ч манайхан зарим хүмүүс нь бол одоо нэрийн ч ялахгүй. Одоо МИСА ч нь бол одоо ямар одоо бас амжилттай яваа холбоо байлаа. Айгуу гой зохион байгуулалттай өндөр зохион байгуулалттай Монголд дотоодоо ямар гой тэмцээний зохион байгуулдаг. Энэ тамирчдыг гаргаж ирэх бас үндэс суурийг тавьсан холбоо. Тэгэхээр тэгэхэд л тэр электроспортын холбоо гэж ямар холбоо байна, юу байна гэж ингээл шүүмжлээд байсан. За тэгээд би өмнөх дугаар дээр ч гэсэн бид нэр ярьжсэн дээ. Нөгөө нэг энэ шгшээ багт орохын давуу тал ерөөс үндсэн давуу тал нь бол тэр нөгөө ногоон пассвор, албаны ногоон пассвортыг авах зорилготой гэдгийг МИСАгийн зүгээс ч гэсэн тайлбар хийсэн. Тэгэхээр аль талдаа ер нь ингээд үзэж байгаа хүмүүс нь ч тэр одоо энэ яаж байгаа хүмүүс нь ч тэр аль талдаа энэ бага сайхан дэмжээ. Одоо энэ амжилтанд саад болохгүй байгаа чинь юун дээр чинь бол бүгд Монголын талд ороод өстой
будаа болгосон шүү дээ. Ер нь л цаашаал тэр. Гэтэ Монгол ч гэсэн өөртөө мэдгдлээ шууд хэлсэн л бид нар ямар юм аахгүй. За Монголын оролцох дараагийн тэмцээн юу вэ? 10 сарын 3-нд болох тэмцээн байгаа. Яг Мгм. одоо нэг нэрийг марчлаа. 10 сарын 3-нд оролцсон Хятадд Урд. урд. Мгм. Тэгээ үргэлжлүүлээд 11 сард бас Хятадд. Чиндүүд Чиндүг нэг тийм тийм. тэмцээнүүд. Одоо ер нь 10 сарын 3-нд нэг тэмцээнд ороод 10 сарын 20 дээр үлээ нэг тэмцээн баг шүү дээ. Тэгэхээр бас ойр ойр Тэгээ шууд тэмцээнүүд мажор. байгаа учраас, тийм. Мажор өмнөх тэмцээнүүдтэй мэдээж энэ бол бас томоохон тэмцээнүүд байгаа. Тэгэхээр бас Монгол зөв үргэлжлүүл манайхан дэмжирээ. За тэгээ надаар хэлүүлтгүү дэмжиж өгөх хөө. Өчигдөр шин нэг цагт 130 мянгуулаа дэмжиж ийлээ гэсэн үг. Шөнийн нэг Yes, цагт. yes. Яг үнэ. Шөнийн 4 цагт үзэхэд 35 мянга байж байна. Тэгээ монголынхаа бүгдээрээ баяр. Тийм ч үргэлжлүүл. Дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хийсэн. Яа тэгээд. Амжилт ихтэй өргөө шүү. За. Хөнгө атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос тамирчид оролцсон байгаа. Энэ талаар өсгөө гоё дэлгэрүүлээ танилцуулаач. За Токиод болоод амжилттай өргөжлөд өчтөр хаалтын ажиллагаа боллоо. За Монголоос бол нийт 4 тамирч оролцсон. За та бүхний сайн мэдж байгаа манай Монгол улсын гавьяа тамирчин Сэрод ах маань 44 наснда оролцоод 12 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээж генсийн амжилтаа ахиулаад барайнда амжилттай ороод тэмцээнд маш гоё бахархалтайгаар өнгөрүүллээ. За тухайн үед явсан олон улсын хэвлэл мэдээлэлд бол ерөөсөө Сэрод гойг бол маш олон онцолж ирсэн те. Энэ одоо энэ нэг спортын нэг том жишг болоод байгаа юм л та те. 44 наснда энэ чинь том тэмцээнд оролцоод. Бас гоё юу яасан нь амжилт төгсөөсөн хишиг сайхан олон улсын хэмжээний мастер хишиг сайхан байна 25 дугаар байранд 25 орж дугаар барай тэмцээнд. Монгол улсын дээд амжилтыг үзүүллээ. Мөнхзээ маань бас барайнд амжилттай орсон. Ийхүү манай Монголын тамирчид маань амжилттайгаар дэлхийн аваргад оролцоо. За яг дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнийг тоймлоод хэлэхэд бол Америк нэгдсэн улс үнэхээр тасархай байсан байна. 16 алт байсан уу. За араас нь мэдээж хөнгө атлетикийн их орон Кен удаалсан амжилттайгаар ингээд дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд Токиот болж өнгөрлөөдөө. Тэгээ ер нь бол Япон улс өнгөрсөн жил пара хөнгө атлетикийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний зохион байгуулсан. Энэ жил одоо эрүүлийн хөнгө атлетикийн тэмцээний зохион байгууллаа. За дараагийн хөнгө атлетикийн тэмцээн 27 онд Хятад улсад болохоор Бээжинд болохоор болж байна. Сая хаалтын үйл ажиллагаан дээр тугаа гардуулж өгч ийлээ. За тэгээд цагаагаар сая бас бороотой энэ янз бүрийн төслөөсөн. За манай Монгол нэг эрэгтэй тамирчин марафонд гүйсэн тамирчин маань бэртли бол бас барайнд орж чадаагүй байгаа. Тэр яг шагаагаа ер нь эйгүү болгоод бэртэл аваад барайнд орж чадаагүй тэмцээний өндөрлүүлсэн байгаа. За тэгээд араас нь залгуулад одоо яг хөнгө атлетиктэй ярьсан дэр пара хөнгө атлетикийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээн энэ тгийн шин дээлийн хотноо одоо 9 сарын 26-наас эхлээд 10 сарын 6-ны хооронд 10 өдрийн турш болох гэж байна. За энэ тэмцээнд манай Монгол улсаас 3 тамирчин, Шгшээгийн 3 тамирчин. За манай T53 54 английн тэрэгцэртэй уралдааны инх манлаа гэдэг тамирчин маань оролцож байна. За F40 ангиллын саруулт төгс гэдэг тамирчин маань оролцож байна. За F57 ангиллын Мэдгмаа маань тэмцээнд оролцож байна. За энэ тэмцээнд манайх 3 тамирчин, 2 дасгалжуулагч, Шгшээгийн ахлах болгон дасгалжуулагч нар ингээ 5 хүнийг бүрэлдэхүүнтэйгээр 90 хамт явнаа. Миний хамт явнаа. За би медиагаар явж байгаа. За ийм байна. Ийм тэмцээн бол бас тэгэхээр бас пара хөнгө атлетикийн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд орж Монгол улсаа төлөө орж байгаас 3 тамирчдаас амжилт төсөй тийм. амжилтсан. Үнэхээр гоё тэмцээн болох. Шинэ нийт дэлхийд ирж байгаа амар халуун болох нэ. Ер нь бол 8 градус гэсэн. 30-аас 35 градусын хооронд байна гэсэн. Гэтэ нөгөө өмнө бидний явж ирсэнтэй харьцуулахад бол оройтой бас нэг 16 дээр болоо сэрүүхэн болоод ингэж яадаг юм байна. За тэгээд манай тамирчдын тэмцээн 28-наас эхэлж байгаа. 28, 10 сарын 2, 10 сарын 3 гэдэг тэмцээн өдрүүдэд манай 3 тамирчдын тэмцээн болно. Тэгээ яг хуу цаашдаа бас энэ эрүүл мэндийн атлетик сая ингээд централизд дамжууллаа тий. За өнгөрсөн олимпиар паралимпик бас централизд дамжуулсан. Тэгээ цааш бас энэ пара хөнгө атлетикийн парагийн ерөн тэмцээнүүдийг шууд дамжуулах эрхүүдийг манай телевизүүд бас аваад дамжуулаасаа гэж хүсэж байна. Пара хөнгө атлетикийн дэлхийн аваргын мэдээллийг Эми спортсоос газар дээрээс нь Сонсож байна. За монголчуудын хувьд медалийн ер нь бол хур буудаг хэд хэдэн тэмцээнүүдийн нэг бол яалч бокс ордог, чөлөөт бүх ордог те. Эдгээр тэмцээнүүдийн одоо шагнал барьдсан тамирч тодорсон байна. Тэмцээнүүд өндөрлсөн байна. За бокс эхлээд дууслаа тий. Боксын дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнд манай баг тамирчид ер нь бол бүх жинд амжилттай өрсөлдөөд ер нь бол амжилттай оролцлоо. Тэгээд гоё мэдээ тий. Батулга гэд залуухан залуу 22 нөө. Мөнгө дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний финалдад мөнгө авлаа. За тэгэхээр одоо Монголын бас ирээдүйн хөнгөн жингийн бас үнэхээр бас топ тамирчид болох Монголын бас нэрийг гарах гоё тамирчин төрж ийн гэж харлаа да. Харамсалтайгаар яг финалд ялагдсан ч гэсэн гарч ирдээ бас дэлхийн томчуудыг бүгдийн тухай гараад ирсэн шүү.
Тэгээд бас тэрийг харчаад бас Монголын бокс ирээдүйд бас гоё өнгөтэй байгаа юм байна л гэж бодож байлаа. За алтан цэцэг гээд өстө домог гсэн тамирч юм аа. Одоо хэдтэй бэ? Ер нь бол нас нэлээд ихсэн маш олон жил бокс спортоор хичээлж байгаа. Дэлхийн аврах шалралтын тэмцээнээс 2 дахь медаль авчлаа. Тэгээд энд нь ч гэсэн бас Монголын одоо бокс сонирхчдоос маш их баяртай байсан. Энэ олон жил шантрахгүй ингээ яваа дэлхийн аврах шалралт тэмцээнээс эмэгтэй боксчоос хос медаль аавна гэдэг бол бас өөрөө маш том амжилт учраас Батулга болон мөнгө цэцэг нар алтан цэцэг нартай Баяр хүргэе. Баяр хүргэе. За батлагын хувьд бол 50 кг юм чинь тий. Хуучин бол 48. Манай сэр дам гавьяатын чинь тий. Манайх ер нь хөнгөн жиндээ бол бокс түүхтэй шүү дээ тий. Энэ түүхээ залгаад гарч ирж байгаад бол баяртай. Дараа одоо удахгүй олимп болно. Тэгэхээр амжилт хүсье. Тий, олимпиад оноо цуглуулах тэмцээн байсан. Тэгээд оролцсон тамирчид маань бас ингээд цуврал тэмцээнд ороод олимпиад оноо цуглуулад. За үргэлжлүүлээд чөлөөт бүхийн дэлхийн аварга болоод туслаа тий. За чөлөөт бүхийн дэлхийн аварга дээр тулгыгаа финалд гарахад бүр баярлалаа. Өмнөөс нь амар их баярлалаа. Йоо тэр өнгөрсөн тулгыг харгаад нэг өнгөрсөн олимп бодох. Олимпийн 7 секунд. Тий. 5 секунд 5 секунд. 5 секунд. Маш 5 секунд ирсэн. Медалаас баг ингээд бариад алдчихлаа. Тэгээд яг нөгөө бид нар мандах наранд ч юм уу тэр нөгөө лам дэгт ч юм уу те бүхийнхэнд ярдэн штэ нөгөө тэр тилтнээсээ гарахгүй те тэр амар драмаасаа гарахгүй явж идэг сэтгэл зүйн амар тийм асуудалтай болдог. Тэгсэн чинь манай толгойн хувьд бол мундаг байна тий. Олимп тусад жил тэр медалаас алдаад ингээд атгсан юм дээр сэтгэл санаагаар унах штэ хүн чинь тий. Тэгээд тэрнээс гарч ирээд дараагийнхан дэлхийн аварга дээр финалд гараад ирсэн гэдэг бол маш гайхалтай л. Тэр нэг пост явж ирсэн тэр өөрийнхнөөс нөгөөнийхөөс нөө дэлхийн аварга юу олимпиас медаль юу нөгөө 5 секундны нөгөө одоо бидний ярьдаг бол одоо тэр шүү дээ. Тэрнээс бол сэтгэл зүгээр маш их унсан. Тэр үед өстө үнэхээр уусаа үгээр хэлхийн аргагүй тийм хэцүү мөчөд байсан бол тэрийгээ даваад те ингээд бүтэн жилийн хугацаанд өөрийгөө буцаад дэлхийн тавцан топ гэдэг харуулга гараад ирлээ шүү дээ. Сүүлд бас алтан медаль нөлөө барилцахад бараг л хожижсэн шүү дээ. Тэгэд энэ дээр бас нөгөө нэг яг өнгөрөх дуудар яц нөгөө хожиж сэтгэл зүйл хэрэгтэй байгаа юм л та ер нь бол бас оноогоор хожиж явж исэн. Тэг эцсийн мөчд бас онооны давуу байдлаа алдаад хожиглуулж мөнгө медаль өрцсөн. Гэхдээ яг энэ мөнгө медаль бол харамсгаар медаль бол биш. Ойрын жилүүдэд яг чөлөөт бүхийн юунууд жоох уналтанд орсон гэж ярьж байсан тий. Нөгөө медаль авахгүй байна. Манайх ч нөгөө амжилтыг заавал нөгөө медалаар ч юм хараад байна тий. За энэ дэлхийн аварга дээр бол 4 тамирч юм медаль авлаа тий. 1 финал 3 хүрэл медальтай. Олимп дээр ч за буруу санааг бол 5 хүн хүрлийн төлөө гарч ирэн мултарцгаасан тий. Бүгдээр мултарсан шүү дээ. За дараагийн баярлууштай хүн маань бол орхон байлаа. Би бүр орхоныг хүрэл медалийн төлөө баярлалаа давхаар нь өмнөөс нь маш их баярлалаа. 8 жилийн дараа дэлхийн аварга юм баггүй юу? Дэлхийн аварга 2 дахь медалаа хослууллаа да. 8 жилийн дараа. За энэ дунд нь түүнд бол асуудлууд их байсан шүү дээ. Маш олон асуудал бол орсон. Яригны тэмцээн дээр Кайри Ичог ялаад гарч ирж байсан байхгүй юу? Иван Яригны тэмцээн гэдэг хойд өршөлт болдог. Баг дэлхийн аварга гэж нэрлэдэг. Ер нь нэлээд томчууд очдог. Тэнд гарч ирээд за дэлхийн аварга болоод өргөжлүүлээд Азийн наадам дээр допингийн асуудалд ороод 4 жил барилтаа дууссан. За 4 жил барилдахгүй байж байгаа гарч ирээд өднөө олимпт орсон. Олимпч гэсэн нэлээд сайн барилдсан. Хүрэл медаль нөлөө гарч ирсэн шүү. Гарч ирсэн. Энэ жил дахиад дэлхийн аварга дээр хүрэл медалийн төлөө гараад ирж байгаа. Одоо 30 гарцсан тий. 33-тай 2-тай 32 93. Тий 32 лөө 3-тай л. Дараагийн олимп бол байна гэж хараад байна. Нэг удаа шанс. Тэгээ бас сүүлийн барилдааныг бас үзлээ. Үнэхээр бүхний яваад бугасаал бүхнээ гаргаж байгаа тий. Гарч ирээд дараах ярилцлагыг үзлээ. Тэр нөгөө нэг реакшн харлаа тий. Ээж нөч үзсэн юм байна. Зүрх гаргаад ээж рүүгээ. Зүрх гаргаад эн чинь 8 жилийн дараах дэлхийн аваргын медаль гэдэг чинь тамирчны замнал 8 жил гэдэг чинь ямар урт хугацаа лээ тий. Тэгэд ямар олон зүйлийг туулла та бүхэн чөлөөт бүх сонирхчд бол үнэхээр сайн мэдж байгаа тий. Ямар хар бараан гэгээлэг гэл маш олон зүйлүүд сүүлд бүгсэн ярилцлагыг сонсоход бас өөрөө ч тэрийг хэлж илээ. Энэ урт хугацааны дараа маш олон зүйлийг давж гараад дэлхийн аваргын медаль тавцсан дээр зогссон үнэхээр сайхан байлаа. Холоо зангираа хэлж хатан дагаад би зураг зангиргалаа. Одоо үйлдэл шүү дээ. Харин баг үнэхээр бахармаар байсан. Тулгын хувьд бас яг ижилхэн. Тулгачаас өнгөрсөн тэр бас постыг наачаад бас л нэрэлтийн шүү тамирчин бас ингэж яажсэн гэдгээр тулгач өмнө хүрэл медальтай. Тэгээ дэлхийн аваргын медалаас энэ 2 гавьяа тамирчин байна. Хоёулаа гавьяа тамирчин гэдэг одоо батлаад гэх юм уу те. Дэлхийн бүх гэдгээ батлаад те. Бөмбөрцгийн бүх гэдгээ батлаад хоёулаа дэлхийн аваргын медалаа сайхан хослууллаа. Маш гоё баяртайгаар ирж байгаа. Тулга бол Монголд ирсэн байгаа. Мөн олон улсын хэмжээний мастер 2 тамирчин маань. Энэ хоёр маань их гоё юм аа.
нэр мөрөн чихрүү алтчин инхчин гэдэг хоёр тамирчин байна. Бас одоо Монголын чөлөөт бүхэн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн залгамж халаа болсон хоёр цагаан бүх маань хүрд медаль хүрч дэлхийн аваргын одоо монголчууд нийтдээ 4 медальтайгаар дэлхийн 100 гаруй орон оролцсон тэмцээс манайх 9 дугаар бэрхчихсэн байна. Том амжилт шүү. Монгол улс инх одоо дэлхийн аварга шалралт тэмцээнээс 83 медаль авсан байна. 83 дахь медалийг авах маань нэрлээ явчих байх. тийм ингээд бас энийг бол амжилттай орслоо гэж харлаа. Өөр бас олон одоо жинд өрсөлдсөн тамирчид маань медаль авах боломж болцоо дүүрэн байгаа гэдгийг харууллаа. Бүгд л дандаа ихвчлэн үнэхээр үдсэн бол дандаа оноогоор тэргүүлж явлаа те илүү байла. Дандаа сүүлийн мөчт ингээл ялагдах ч юм уу эсвэл ямар нэгэн буруу челленж авах гэдэг ч юм уу зүйлүүдээс олж ингэж ялагдсан бол тамирчид бол ямар потенциалтай гэдгийг харуулж байна. Гой бас шинээр гарч байгаа алтчин их чин гэдэг хоёр охины жижигээрээс залуучууд байна ч гэсэн бас чөлөөт бүх юм бас дэлхийд цойлж гарч ирэх боломжтой шүү гэдгийг харуулж байна. Энэ баахан жингүүд их гоё явах нэ те. Манай жодоо дээр чи бас ануужин байгаа шүү та. Тийм те. Их чин ануужин гэд баахан нөгөө шин үеийн нэртэй. ийм Гоё үедээ ирнүүд те. Залуу нэртэй гэж. алтчин, их чин, ануужин одоо баахан үүнүүд орж ирдэг те. Цэнгүүн, тэнүү юу үтэй. Энэ дэрт хоёр. За тэгэхээр үнэхээр чөлөөт бүхэн дэлхийн аварга шалралт тэмцээнд медаль хүртсэн болон амжилттай оролцсон бүх тамирчдаас баяр хүргэе. Энэ одоо энэ дэлхийн чансааны томоохон тэмцээн, дэлхийн аварга шалралт тэмцээн, том тэмцээнүүд амжилттай оролцсон Монголынхаа бүх тамирчдад та бүхэн бол одоо энэ амжилтын төлөө бүхнээд ажиллаж байгаа. Одоо мундаг залуучууд ч юу гэж хэлмээр байна. Тэгээд цаашны тэмцээн урлан бүгдэнд нь амжилт төсмөр байна. Тийм. Амжилт хүсье. Амжилт хүсье. Хэрүүлийн маргаан хамгийн өндөр цэгтээ хүрдэг нэг спортын төрөл байна. Таачгүй би. Шууд хөл бөмбөг. Энэ л орой таалтгүй те. За Монголын дээд лиг Премьер лиг гэж яригддаг те. Лиг маань 9 сарын 20-нд эхний тойргийн тоглолтууд явсан байна. Эхэлсэн байна. Эхэлсэн байна. Лиг эхлэхээр болсон байна. Хил ам дагуулсаар л эхэллээ. Яг энэ хил ам дагуулсан одоо цаг үе дээр нэмэгдээд нэг зүйл болохоор Дээд лигийн 13 удаагийн аварга эрчим клуб энэ улиралд тоглохгүй гэдгийг мэдгдсэн байна. Яана. Лиг эхлэхийн өмнө зарлцсан. Тэр нь эхлэхээс өмнө зарлаа. Сонсоод гайхсан л та. Хэд хэдэн би бол гайхаагүй. Хэд хэдэн шалтгаанууд гаргаж ир тавьж байгаа юм те. Холбоо энэ чинь зохион байгуулад оролцсон явж байгаа юм дээр холбоо нь оролцохгүй гэж. Тэгээ хэд хэдэн багууд нь нийлээд хамтран зохион бохионч гэх шиг те. Юу ч үлээд. Тэгвэл яар шиг зүгээр энэ хэдэн клубүүд нь нийлээд энэ лигийнхаа эрхийг аваад тусдан зохиогоо явъя л да. Нэг бол. Би нэг юм асуугаад араас нь. Холбоо лиг зохиох үүрэгтэй юу? Үгүй. Зохиох эрхээ авцсан өөрөөсөө зохиогоо яваад. Тэгвэл эрхээ бүр өгчих. Харин тий эрхээ өгчих ёстой байхгүй юу? Өгчих ёстой байхгүй. Гараасаа тавиад бид нар оролцохгүй энэ тэрийг гэж байгаа л өгчих. Яг зөв тийх ёстой. Өгөөд тэр дахиж бид нар бол яахгүй. Лигтээ чинь зууралтахгүй гэдгээ өгчих. Яг одоо холбоо бол дэмжлэг үзүүлээ. Одоо юу гэдэг нь шүүгчээр те. Талбайгаар нь ингээд дэмжлэг үзүүлээд зүгээр яг тэр зохион байгуулалт тэр шагналын сан бүрдүүлэлт төсөө санхүүгөө босох асуудлын зүгээр ингээд ихийн комиссар бодлого тавьлаа гэсэн үг. байхгүй да. За тэр шүүгчээр хангах ч юм уу тэр тамирчдын мэдээллүүдийг клубээс ав шигшээ өгөө бүрдүүлэх найсааш менежийн асуудлыг хийн шүү дээ. нэг бол тэрийг болчихгүй ингээ болоод байгаа мó гэхээр болоогүй. Болохгүй байгаа мó гэхээр тэр нөгөө тодорхойгүй байдал те. Энэ багууд нь хоорондоо зөвшөлтсөд уулна хийгээд одоо эхэлсэн шүү дээ. Ер нь бол тэгсэн эрчим одоо дээдлийг одоо домог баг үстэй. Хамгийн олон одоо ямар баг. Тэгэхэд орохгүй гэдэг өөртөө илэрхийлсэн бусад багууд нь өөртөө ингээд тохиролцоод ямар ч 9 сарын 20-нд эхэлчихлээ. Тэгээд хэлсэн чинь хоромхон тоглоогүй юу? Хоромхон эхний тойргийн тоглолтод оролцоогүй. Тэгээ ер нь бол энүүгээрээ баг тоглохгүй гэдгийг илэрхийлж гин өөр л гэж харж байна. Албиасаар болоогүй. Тий. Тэгэл юу байсан? Эрчим дээдлэгт оролцохгүй гэдгийг мэдгдсэний дараа доод лигээс Улаангом Сити дэшээ гарч ирж тоглоод одоо ер нь бол 10 багт болоод тоглохоор уг нь бэлтгэжсэн байна. Тэгээ хоромхон тоглоогүй. Гэтэ энэ яагаад лиг хийхээр болчихоо гэдэг юм чи юм байхгүй. Хийхээр болчихоо ч яг угаасаа л 9 сар гаргаад эхэлдэг л лиг цаг хугацаанд л эхэлж байгаа. Энэ жилийн тухайд бол тэр холбоо бодлого яагаагүй өдөрлөг ингээд заваарж явсаар байгаа л лигийн багууд яг бэлтгэлээ хийцэн импортууд авцарсан тэр 5 6-гаар навцард юм биш үү? Сакснаас өөр гэрэмэрээ ийцэн мөнгө цаасаа өгч. Тоглолтын шилжилтлөглөө. Тэгээ боллоо гэхэр чинь нөгөө угаасаа тэр 6 импортын ч юм уу дасгалжуулагч юм бүгд цалингийн ч юм манай лиг болохоо болчлоо мөнгөний өгөхгүй байна гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Үг нь.
Тэгэхээр л өөрхөн эдэн клубүүд маань тий. За нэгэнт л одоо бид нар ингээд бэлтгэсэн хүмүүстэй бэлтгэсэн хүмүүсээ бэлтгэсэн юм чи хийя гэдэг шийдвэр гаргаад хийж байгаа л гэж харж байна. Энэ дээр нь томоохон клубүүд шахалт өгжл байна тий. Цохоо өгж штэ. Та нар одоо болооч ингээд заваараад ах юм гэдэг л юм. Тэгэл эхлэн эхлэхгүй гээл хил ам дагуулаад ингээл байгаад гэсэн. Тэр чинь тэгээд хэцүү штэ. Бас нөгөө багийнхаа рострын дрийг бүрдүүлгээс эхлүүлээл одоо бид нар сая ингээл сагсан дээр ярьж байгаатай адилхан рострын тодорхойгүй байгаал ингээл тодорхойгүй байдлаар үргэлжлэсээр байгаа юм уу? Хараа. Зүгээр дөрүүлээ гараад энэ одоо жижиг одоо зөндөө лигүүд байгаа шүү дээ. Фэлас Фрэнс юу гэдэг юм ингээл зөндөө лигүүд байгаа шүү дээ. Хийх үхий хий. Болио ли. Ийм бийж болт юм. Энд чин лиг эхлэхийн өмнө энэ медиа ажлууд, шууд амжуултууд, шүүгч зохион байгуулалт бэлтгэх ажил. энэ чинь бэлтгэх ажил чи 2-3 сар бэлтгэхгүй юм. Тэгэхгүй тэгээд одоо ингээд Монголын дээдлийг хаана болоод байгаа юм бэ? Хүн үзэж байгаа мó тэр чинь. Тийм биз дээ. Шууд амжуулт байна уу? Тэр нь мэрэгжлийн түвшиндөө байгаа мó? Тэр статистик мэдээллүүд нь тодорхой байгаа мó? Хаана болж байгаа юм бэ? Очиж үзье. Сурвалжлъя. Хүн тэр чинь лайв нь үзэхэр сошиал дээр 5-10 хүн үзээ сууж байдаг. Очоод студент нь очихор ч 2-3 хүн 5-10 хүн үзээ сууж. Байгууллагын тэмцээнээс 7 дорл юм болоо сууж. Шалтгаан чинь энэ үст. Ямар ч бэлтгэл юу байхгүй. Спонсорууд орж ирэхгүй те. Спонсорууд нь хүртэл тийж ормооргүй санагдаж байгаа. 5 хүнд үзүүлэх гэж шууд дамжуултынхаа нэрхийг авах юм уу? Юу ч болоод байгаа. Одоо болио та нар. Одоо хөлөг нийлээд байгаа мó холбоонд нийлээд байгаа мó. хөлөг яарсан чи мандах бүр ингэж стресстэй өгний спорт дуртай. Гэхдээ энэ чи дэлхийн номер 1 спорт шүү дээ. Та нар одоо e-спортыг ярьж энэ уучлаар хизээч хөл бөмбөгийг даахгүй шүү дээ. Одоо 40-50 сая үзэлтэй ч юм уу за өсрөл 100 сая хүн үзэж гин гэж ярина шүү дээ. Хөл бөмбөгийг чинь тэрбумаар авсан шүү дээ. Сагс магс цаашаа шүү дээ хөл бөмбөг чи юу ярьж байгаа. Тэгээд мөнгө авдаг олон улсаас гуйлга гууд юм уу эсвэл нөгөө FIFA ч хөл бөмбөгийн спортоо олон улсад сурчлах зорилгоор янз бүрийн байдлаар өөрсдөө гуугаагүй багтан ч өгдөг. Зөрүүлээд хөгжингүү орнууд чинь гуйлга гуугаал авч идэг. Тэгээ тэр мөнгө зөнгөө ашиглаад энэ хөл бөмбөгийг хөгжүүлэхгүй л бүх одоо энэ Улаанбаатар хотоор ч юм орон нутгаар талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийн ирээдүйг чинь самраа яваад. Нөгөө дээр ярьдаг л жишээ шүү. Тэмэт. Тэгэхээр Ярихыг ч үсэхгүй. Тэгээ энэ сэдв дээр бол бас өмнөх дугаарууд дээр бас маш их ярьсан. Тэгээ бидний хүслэл ерөөсөө л сайжраасан. Зөв системтэйгээр зөв одоо менежмент хийгөө чухал те холбоонд ялангуяа менежменттэйгээр менеж гэдэг байна шүү. менеж хийгээ зөв системтэйгээр бодлогоо зөв тодорхойлоод яг холбооны ажлыг бий заахгүй л бодлогоо тодорхойлоод бага насны хүүхдүүд нь юу юм лиг нь ямар байхын хөгжил нь хаана явахын он аль он дээр ямар тамирчтай гаргаж ирэхин гадаадаас ямар тусалцаа авахын те дотоодоосоо юу хийх ингээд системээр хөгжүүлэх хөлбөмбөгийн холбоо шиг тоо. Наад ирээдүйг чинь бэлдээд байгаа хүмүүс чинь та нар яриад байгаа эрчим дээрийн интерл бэлдсэн шүү дээ. Тийм үү? Хормхон. Сая гой гэрэлтэй мэдээ. Дэрэн клуб байна уу? Юугаар нийлэн шүү дээ. Шинэ камп нийлэн шүү дээ. Сая амралт үйлдэл дээр. Би андуураг бол дэрэн билээ өрч. Дэрэн баха. Би дэрэнгийн ахыг байна гэж харсан. Албан ёсоор нийлээ хүүхдүүдэд зориулаад ихтэй хийдтгэн ч гэлээ. Тэр яриад байгаа ирээдүйг чинь тэнд хідэн клуб. Харин тийм клубүүд хийгээд байгаа байхгүй. Ягаад тэгэхээр клубүүд ягаад ингэж оршин тогтнодын тэ нэг талтай. Мэдээж хэрэг тэр хүмүүс мань спорттой хайртай учраас бас нэг хувьяасаа 5-3 төгрөгө гаргаа явж байгаа. Нөгөө талдаа энэ олон мянган хүүхд хөл бөмбөгөөр хичээлээд байгаа учраас эрэлт байгаа юм шиг. Тэгэл нөгөө нэг хэдүүлэг өмнө ярьсан жишээрүүлэхэд орох гол юм л та тий. За окей. Сүүлийн сэдв бол усан сэлттэй холбоотой сэдв байна. Буюу одоо маань 91-ийн салбарын юм байна шүү дээ. За би энэ тэмцээний талаар зүгээр товчхон танилцуулахад Хятадын Далян хотод зохион байгуулагдсан 34 багийн 680 гаруй 680 тамирчдын орсон тэмцээн тэмцээн тий. За ер нь яг энэс өмнө ингэ чинь яг энэний өмнөхөн ID short course гэдэг тэмцээнд манай өсвөрийн тамирчид бас оролцсон. За тэр тэмцээнд манайхан бас амжилттай оролцсон. За би эндээс мэдээлэл надад 8 алт 10 мөнгө 14 хүрэл авсан. За энэ тэмцээнийг яг залгуулад саяны Далян хотод болж байгаа тэмцээн. Манай одоо Монголын баг тамирчид оролцсон. За багийн дүнгээрээ 3-т орлоо. Тэгээ 20 алт 17 мөнгө 12 хүрэл гэсэн. Ер нь бол ч медалийн хор буусан шүү. Тийм. Ер нь бол одоо энэ тэмцээнд манай Монгол одоо яг итгэдэг үйл ажиллагаа үйлж байгаа усан сэлтийн клубүүдийн одоо шилдэг гэсэн тамирчид ерөнхийдөө өсвөрийн тамирчид оролцсон ийм тэмцээн байгаа. За тэгээ энэ бол нөгөө нэг дэлхийн чансааны тэмцээн гэж явдаг. Одоо яг нөгөө нэг 3-3 стопуудтай ерөнхийдөө адилхан. Одоо Гран-при тэмцээн гэдэгтэй адилхан ийм тэмцээн байгаа.
Тэгээ ер нь бол айгүй олон баг оролцсон, олон тамирчид оролцсон. За тэрний өмнөх тэр тэмцээн дээр бол бас адилхан 30 гаруй улсын 1000 гаруй тамирчид оролцсон тэмцээн байсан. Тэр тэмцээнээс эхлүүлээд ер нь бол одоо ингээ манай нусчдын амжилтууд бас ахиж явна. Тэгээд одоо өмнө бид нар ярьжсэн те Монгол улс анх удаага бие нормаа биелүүлээд олимпийн эрхээ аваад ингээд орсон. Тэгээ манай нөхцөний тамирчид дараагийн бас далгамжаалаа ирээдүйн олимп дэлхийн аргууд оролцохын тамирчдын одоо бүх маань ингээд үргэлжлээд дараагийн шин залуу тамирчид маань гарч ирээд өсвөр хүүхдүүд маань гарч ирж байна. Усын спорт бол өөрөө залуу спорт байдаг. За яг манай монголчуудын бие хааны онцлогоос хамаарат манай монголчууд бас амжилт үзүүлэх талаараа жоохон юу байдаг ч гэсэн ингээд багаас одоо усан сэлтийг бүр 4-5 наснаас эхлээд хичээлдэг учраас бүр багаас бэлтгэл хийгээд ингээд яваад ирж байгаа энэ хүүхдүүд гэсэн үг. Тэгээд одоо сүүлийн үед мэдээж нэг орчин үеийн нийгэм одоо ер нь бол орчин үеийн нийгэмд амьдрахыг хүсвэл тодорхой хэмжээний скиллүүдийг эзэмших ёстой дунд нь усан сэлт багтцсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаараа манайх бас хөгжиж байна. Энэ спорт маань одоо ингээд улам гоё гэрэлтэй ирээдүйн улам сайн гэрэлтэй байх болтол гэж үсмээр нь. Тэгээд баг тамирчтай одоо ялангуяа өсрийн хүүхдүүдтэй медаль авсан аваагүй оролцсон бүх тамирчтай баяр хүргье хүүхдүүдтэй бас баяр хүргье. Амжилт хүсье дараагийн тэмцээнүүд нь бас. Усан цэлтийн улсын аваргын 2-3 тэмцээн дээр Эрдэнэт очлоо. Хангард ортонд нэлээд олон тэмцээнүүд дээр очлоо. Манай бас нэг дүүнэр хичээлдэг шиг шоогч гэсэн ганц нэг дүүнэр бид. Хичээлж байгаа хүний тоон бол асар их болчихж. Эндээс бид нар одоо хуучин цагт жолооч гэдгийг мэрэгжил гэж хардаг гэсэн бол одоо хэрэглээ болцсон тий. Тэгвэл яг энэ үнийг хэлдгэр энэ усан цэлнэ гэдэг чинь өөрөө яг зүгээр заавал мэрэгжлийн тамирчин болох биш. Одоо эцэг их болгон тий. За нэг муугороо за нэг далаа усанд эндчихгүй байгаасаа гэдэг нэг байдлууд байж болж байна. Биеийн бэлтгэрийг хөгжүүлэх байж болж байна тий. Усан цэлхээр хүн маш олон ер нь бол хамгийн олон булчин хөгждөг спорт шүү дээ. Тэгээ ер нь жижиг булчингуудыг ажилладаг. Одоо бид нар нэг тим данхны жишээг л айгүй их ярьдаг шүү дээ. Ер нь бол жижиг булчингуудыг айгүй сайн хөгжүүлж өгдөг. Ялгсан жирэмснүүдийг айгүй сайн бэхжүүлж өгдөг. Ер нь бол одоо энэ холбоо сэдвүүд гэж ярьдаг те. Бидний үе хоорондын холбоо сэдвүүдийг айгүй сайн бэхжүүлж өгдөг. Тэгэхээр өсвөрийн хүүхдүүдийг хичээлэхийн давуу тал нь ерөөсөө тэн дээр харагддаг байхгүй. Холбоо сэдвийн өндөр сайжрах тэр хүүхдүүд ер нь бие биелэрийн хөгжил, атлетик чанар ингээд бүх зөвшин ингээд левел ихэд ороод ирдэг. Тийм ч учраас одоо би энэ бас мэрэгжлийн тамирчтай бас уриалж хэлмээр байгаа. Энэ усан сэлт заавал хичээлэх биш те. Усанд ороод ядч нэг булчингаас сулждаг. Тэгээд усан дотор дасгал гэдэг. Бусад мэрэгжлийн тамирч. Бусад мэрэгжлийн тамирч. Бусад мэрэгжлийн тамирчид ороод энэ жижиг булчинг. Ялангуяа энэ контакт спортын тамирчдыг бол би тэр тусмаа уриалмаар санагдтыг. Жижиг булчингуудаа гоё хөгжүүлээ усан цэлээд ингээд инхэн болвол тэр жижиг булчингуудын хөгжил болон шүрмсний оюутан чанар ингээд айгүй болонд бол ус бол ер нь бүх юмд. Тэг бүх спорт ер нь суур. Тий. Одоо ингээд нөө хүний биеийн 65-аас 70% ус эзэлдэг гэж ярьдаг ш. Тэгээд бидний ус орчинд ороод ингээд дасгал хөдөлгөөний давуу тал нь тэр гарч ирдэг байхгүй. Окей. За, weekly база хэрвээ гэдэг буланг хорон болон энийг ер нь хорон болон гэж нэрлэж байгаа. За, хэрвээ энэ удаа би та бүхэнд нэг ихэд асуулт бэлтцээ. Бусад өндөр хөгжилтэй орнууд тий спортыг ахлах сургууль эсвэл ингээд их сургуульд коллежид ингээд хөтөлбөрөөр оруулдаг тий. Тэгээ бас яг тиймэрхүү хөтөлбөрөөр оруулсан орнуудын яг тухайн спорт нь ч гэсэн айгүй өндөр хөгжилтэй байдаг шүү дээ. Тэгээ би энийг яг бүгдээр яг холбож ярмаар байгаа. Жудо бүх, чөлөөт бүх. Монголчууд яг одоогоор бүр албан ёсоор тийм хөтөлбөрт ороогүй ч гэсэн дэлхийд айгүй өндөр амжилт үзүүлээ явж байгаа. Хэрвээ 10 жилд ч юм уу те яг тэр бүр талбайгаар нь хангаад тэгэнгүүтээ эсвэл их сургуульд ч юм уу тэгээд яг тэр бүхийн тэмцээнүүд нь яг лигийн журмаар магадгүй явдаг те дээшээ гарч ирдэг. Нөгөө хэдээс нь яг тэр тамирчид нь ингэж одоо ирээдүйн одтод төрдөг. Тиймэрхүү байдлаар яг хөтөлбөрт ороод албан ёсоор ингэж дэмжиж явбал одоо байгаагаас ч илүү амжилт үзүүлэх боломжтой юу гэдэг талаар асуумаар байна. Ойлгомжтой 100% боломжтой. 1000% боломжтой. Тийм 1000% болж. Одоо бид нар Америкийн жишээг авч үзье л да. Сая одоо хөнгөн атлетикийн дэлхийн арга шалралт дээр Америк бүр тасархаа бол иргүүллээ. За ер нь усан сэлт, цагсан бөмбөг бүх салбарт спортын салбарт ялангуяа Америкчууд аюу хүнээр амжилт. Шалтгаан нь ерөөсөө тэр одоо high school-ийн төвшин те бүр ингээд elementary school-ээс нь эхлүүлээд төвшөнд нь одоо жишээ нь усан сэлтийн хичээл Америкийн одоо энэ сургуулийн юм заавал эзэмших хэрэгтэй нэг ски юм байдаг. Сая усан спортыг ярьсан дээр. Тэгээд тэндээсээ салбарлаад хөнгөн атлетик. Одоо энэ Америкчууд яагаад хөнгөн атлетик дээр юм амжилт явж байгаа гэхээр хөнгөн атлетикийн нас бол жоо хойно эхэлдэг. Усан сэлтээс хойно эхлэх. Гэтэ багасаа бэлтгэлтэй ингээд суурай тавьсан байжгаад одоо энэ хөнгөн атлетикаар амжилт үзүүлж байгаа тамирчдыг тэтгэлэг өгч одоо коллеж, high school-дээс одоо сургадаг. Айгүй их тэтгэлэг өгдөг бүр. Ялангуяа хөнгөн атлетикаар амжилт үзүүлж байгаа тамирчдыг айгүй их тэтгэлэг. За NCAA одоо бид нэг ганц сагсаар нэрээд байдаг боловч NCAA-д
одоо энэ хөнгөн атлетик одоо Америк бол сакс айгүй бол бүх теннис чөлөөт бүх юм ингээд NCAA юунууд нь бэж идэг. Тэр нь ерөөсөө ингээд коллежийн лигийнхаа төвшингээр ингээд зохион байгуулдаг. Одоо би нэг өмнө юун дээр ярьж байсан те. Энэ мэрэгжлийн лиг спортыг одоо нэг мэрэгжлийн төвшин рүү илүү хөгжүүлж байгаа Америкчууд. Тийм ч учраас Америкаас энэ дэлхийн одоо топ төвшний тамирчид дандаа төрөн гарч идэг. За одоо ингээд одоо усан сэл дээр бид нар ярьж байна. Одоо сагсан бомбыг хөгжлийн хар ингээд. Тэгэхээр ер нь бол бид нар энэ системийг 10 жилийнхаа систем одоо 10 жилийн сургууль те одоо яг өнгөж ингэж яаж багаас нь хүүхдүүдэд эхлүүлээд суурай тавиад эхлэх юм бол тэр спортын хөгжил мэдээж дараагийн шин төвшин залгамж халаанууд нэг араасаа гарч ирээд байна. Энэ хамгийн Аз яг Америк гэдэг Аз хамгийн том жишээ чи юу вэ л да? Япон, Хятад хоёр байна л да. 10 жилийн бүх одоо сургуулиудад нь бүх одоо би одоо нэг 10 жилийн хүүхдтэй шүү дээ. Ямар ч би спорт сонсон тэр спортын клуб, заал бүх юм бэлэн ямар багт орох бүх юм бэлэн волейбол байт юм уу те, теннис байт юм уу, юу гэдэг ямар ч спорт байсан тэр юунууд нь бүгд бэлэн байдаг. Юу сургууль болгоно тэр спортын зориулсан комплексуудтай. За байдгүй мэхэд ойрхон. За одоо хамгийн том жишээ бол Хятадууд бол одоо ямар амар зүйлүүд гарч иж те. Тэгэхэд бүх тэр нөгөө нэг спорт болгонд нь зориулсан комплексууд байгаа учраас тэр одоо талбайг яриад байна л да те. Одоо би теннис хичээлээ байлаа гэхэд бид одоо сургууль дээр очиж теннис тоглохыг гадаад тоглох сургуулиуд болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг энэ чинь дагаад нөгөө нэг бодлогоороо сургуулиудыг заал танхим хүрэлцээг нь хангаад өгчөж байна л да. Тэгэхээр одоо чиний хэлж байгаа жишээ нөгөө нэг бүх яриад шүү дээ. Бүх хамгийн боломжтой гэдэг. Тэгэхээр манайх заавч тийм амар ордон тийм том хүсгүүгээр байгаа боломж дээр ямар спортоор хөгжгөн тэргийг дэмжиж 10 жилийн энэ 10 жилийн биеийн тамирын хөтөлбөр гэж юу ямар хөтөлбөр вэ? Харин тэгээд одоо би сургуулиудаас хамаарат байдаг шүү дээ. Тэгээ сургуулиудаас хамаарат байдаг байхгүй те нөгөө нэг сургуулийн соёл гэж нэг юм байдаг те. Жишээлбэл одоо гадаад талбайтай хөлбөмбөг талбайтай одоо 5 дахь сургууль гэдэг ч юм уу те. Талбайтай бол хөлбөмбөгөөр илүү хичээлдэг ч юм уу. 1-р сургууль, 2-р сургууль бол сагсан бөмбөг төлөх байдаг гэдэг ч юм уу те. Талбайгаас хамаарат те. Тэгээд багш нарын нөгөө нэг өөрсдийнх нь бас сонирхлоос хамаарат байдаг. Волейболын багштай бол волейбол илүү жоохон явахгүй байдаг энэ дэр гэдэг. Би яг наадаж ярих гэдэггүй. Багш нар нь биеийн тамирын багш гэдэг нь 10 жилийн багш нар ямарваа нэгэн олон төрлийн спортын биш нэг спортын мэдлэгтэй тэг ерөнхий боловсрол олох тийм хүмүүс одоо нэг жудо бүх ч юм уу эсвэл юуны үндсэн суурьас хамаарат. Суурьас хамаарат тэн дээр яагаад байгаа. Тэгэхээр энэ чинь нэгт боловсон хүч яригдах гэдэг тийм. Тэр зай талбай байлаа гэд би тэр тенсийг мэдэхгүй би очиж юу заах вэ? Би нэг сагс суурьтай юм. Зарим сургууль ганц хоёрхан биеийн тамирын багш. Ганцхан биеийн тамирын багш, хоёрхан биеийн тамирын багштай ч юм уу тийм. Тэгэхэд тэр чинь бага насны хүүхдүүдийг ямар шатлалаар нь ямар биеийг хөгжүүлэх гэдгийг бодлоо хэрэгтэй тийм. Тэгээд тэр боловсон хүчин болон тэр нөгөө нэг одоо заал талбай хэрэгтэй. Хэрэглэл материал. Тийм. За мөн дээрээс нь бас нэг том дэмжлэг болох юм гэвэл сая Ирмүнэ хэлж чинь тийм. Их сургуулиудын тэтгэлэг. Маш чухал олон яг манай Монгол за том жишээр Мойс Шүтис гэх мэт одоо улсын том сургуулиуд тэтгэлэг байдаг л. Гэхдээ спорт нэг цөөхөн тий. Цөөхөн төрлийн спортууд дээр авдаг. Ягаад гэвэл тэр спортоор хөгжүүлэх юу н одоо тухайн сургуулиудын боломж болсон. Зай талбай нь одоо яриад байгаа. Тийм. Америк нэгдсэн улс заавчгүй тэр спортоор мэргэжлийн амжилтыг үзүүлэхгүй ч гэсэн тухайн коллежийн нэр гарах юм эсвэл одоо тухайн одоо хөнгө атлетик төр жишээ бол тэ рекорд ивдэх боломжтой ч юм эсвэл теннис дээр том одоо тамирчин болох ч юм Америк бол бүрэн тэтгэлэг. Америкч ер нь Европын орнууд ч гэсэн маш олон тэтгэлгээр хангаж тэр сурагчдыг тэр амьдралаар нь амьдруулж чадна гэсэн итгэлийн нөгөөд байгаа хөөе. Тэр спортоор. За яг Монголд одоо жишээ бол одоо авраг гэд сургууль байна. Өсвөр авраг одоо алдар спортоор байна тий. Хамгийн жишээнүүд гэвэл бид нар бол тэтгэлэг өгөөд ингээд амьдрах баталгааг нь олгоод байдаг. Яг иймэрхүү тийм алдар спорт хороо авраг сургууль гэх мэттэй тиймэрхүү тийм дэмжлэг өгөх сургуулиуд тэтгэлэг буюу одоо амьдралын баталгааг нь дааж авах тийм ингээд итгэл найдвар нэг хүүхдэд өгөх шүү дээ. Тийм зүйл нь байвал тэр хүүхдүүд бол би бол 10 жилдээ ингэж яваад амьдралаа олж болох юм байна гэдэг үгнээс амьдарч спортоор амьдрч чадах юм байна гэдэг. Одоо би нөгөө аргумент ярих гэл та хоёрыг нэлээд сослоо. Ийм л юм байгаа. Спортоор хичээлж байгаа хүн болгонд мэргэжлийн тамирчин болох албагүй. Тэгэхээр энэ бодлого гэдэг юм чи өөрөө энэ хүүхдүүдийг спортоор дамжуулж ирүүл байх, эрч хүчтэй иргэдийг бүрдүүлэх тий. Спортоор хичээлсэн хүмүүс чинь нэг хүмүүжил болох юм бол. Одоо нэг нь Ирмүнэ маань Америкийн тий том зах зээлтэй том салбарыг ярьж байна. Өсгөө маань Азийн хоёр том акулыг тий Японитай гэж. BCL-ийн өрөөнд хоёлаа 50 явсан тий. 50-нд очиж хахад 50 чи яг ингээд бодоод үзээ дээ аль спортоор тийм топ юм бэ гэхээр байхгүй гоос тий. 50-нд болохоор ингээд одоо бид нар ингээд хүүхдээ ямар нэгэн сургалтанд өгөхөр бид нар мөнгө төлөх гэдэг тий. 50 болохоор хүүхдүүдэд спортоор хичээлүүлэхээр нь тэр хангамжуудаар нь хангаж өгдөг гинэ. Одоо тэр идэх юм байд юм уу юу байдیں۔ Эцэгчүүд нь ингээд үзэж хүүхдээ үзэх гээд ирэхээр нь тикет микс бүх юмнуудаар нь хангаж идэг. Хүүхдүүд нь
сургалтаар нь тэтгэлэг өгч идэг. Тодорхой хэмжээний төлбөрөөс нь хөнгөлж идэг. Тэгээд энэ ч амар том амжилтын төлөө яваад байгаа юм уу гэхээр үгүй байгаа нэг талтай. Яг энэ дундаас за 1000 хүүхд хичээлж яхад нэг хүүхд цороогоо л гараад ирнэ шүү дээ, ойлгомжтой тийм. А бусад хүүхдүүдийг болохоор тэр эрүүл амьдруулах, эрүүл байлгах, Эрүүл иргэнийг бэлтгэх. эрүүл иргэний бэлтгэх. Эргээгээд идэр чи эрүүл байхаар ингээд нийгэмдээ сайн болон буцаал татвар матураа төлнө бэл. Энэ талаас нь бас хармаар байгаа. Тэгэхээр ирмүнийгийн асуудаг жишээ ч одоо бүхийн төрөл гэхээр хүн болгон бүх болох албагүй бөхөр хичээллийгээд яг эрүүл иргэн байх уу гэдэг асуудал ч амар том. Нийтийг хамарсан спорт яг. Тийм нийтийн биеийн тамир гэдэг байгаа юм. Нийтийнх биш үү. Одоо чиний яриад байгаа хөнгө атлетик, усан цэлт. Энэ бол суур Гүүж яриаж байна. Суур. Энийг бол хийх ёстой. Хөнгө атлетик сайн хөвгт за хөл бөмбөг дээр ч юм уу сакс тоглоод ирэхээр гүүл тарих сайн байна. Усан хичээлж байгаа хөвгт жижиг булчингууд нь хөгжөө бие бэлдэн гоё болох нь байна. Мандахын шинээр хэлээ. Одоо бид нар нэг ингээ сошиал яваад байдаг нэг хятадын нэг бичлэг үзсэн хөнгө атлетик дээр нэг биш хөнгө атлетик дээр ингээл нэг жоохон фейлж байгаа юм бичлэгнүүд байдаг шин. Ерөөсөө нөө хөнгө атлетик хатан спорт гэж ярьдаг те. Бүх спорт суур хатан спорт гэж ярьдаг. Усан спорт ч гэсэн ер нь бол яг адилхан. Тэгэхээр бид нар энэ багаас нь хүүхдүүдэд хөнгө атлетикаар явах юм бол бүх төрлийн спортыг хөгжүүл бүгд олон талд спорт хөгжүүлэх боломжтой болоод ирж байна. Ядаглал нэг хөлийн суур болжонгуудыг сайжруулад ирж байгаа. За яг энтэй юугаар сая одоо би холбоод үргэлжлүүлж ярьсад Монголын бүх ард түмний спортын 16 дугаар их наадам 7 хоногийн хугацаанд амжилттай болж өндөрлөө. За ер нь бол шгшээ багийн одоо шгшээ багт багтдаг одоо олимпийн төрөл багтдаг спортууд болон олимпийн төрөл багтдаг 2 спорт бас нэмээд. Ингээд 18 төрлөөр амжилттай зохион байгуулж Уран газар болсон. Баян онгор налах өөр хаана гэсэн. За ер нь бол Баян онгор Улаанбаатар хот хоёрт болсон. Тэгээд Баян онгор аймаг үндсэн зохион байгуулагчаар одоо ажиллаа. А тэгтээ яг нэг асуудал гарсан. Медалн дээр нэг асуудал гарсан. Медалн дээр нэг буруу юу өндөр буруу үйл бичсэн. Бичсэн. Тэгээд яг оролцсон тамирчид нь дараа нь медалаа солиулаарай энэ гэсэн нэг тим юу өндөр явж байгаа. Тэгтээ ер нь бол яг энэ бас сууч юм аахгүй Бухард одоо сургуулийн спартакадууд боломж байна. Эндээсээ Бухард тамны одоо энэ хуучин бол Бухард тамны спартакад гэж нэрлэдэгээс бол одоо Бухард тамны их наадам гээд энэ дээр мэрэгжлийн тамирчин сонирхчийн төрлийн тамирчид хүртэл ингээ оролцдог. Тэгээ хүүхдээ спортоор хичээлүүлэх гэсэн ээж аав нар хүртэл спорт тэмцээн урлагийг очиж үзсэн. Ийм том тэмцээн манай Монголын олимп болж өндөрлөө. Тэгээ орон нутагт зохиогдсон бас гоё давуу талтай байлаа тий. Энэ спорт нөгөө орон нутгаар хөгжих боломжийг баруун бүсийн аймагуудын тамирчид ирэхэд ч болон тэгээ ирж үзэхэд ч гэсэн гоё төхөмтэй болсон байлаа. Тусгай хэрэгцээ тусгай янз бүрийн нэг технологи янз бүрийн шаарддаг юмнууд нь Улаанбаатар гэсэн юм байна. Тий, ер нь бол зай талбай энэ төр шаарддаг, талбай шаарддаг юм байна. Хэрэгслүүр гэдэг. Тий, тэгээд бас нэг юу н одоо энэ Бухард тамны спортын наадам ганц одоо юу гэдэг үндсэн спортын төрлөөс нөө пара спорт нэмээд тусгай олимп. Тусгай олимпийн төрөлд оролдог ингээ төрлүүд дээр ингээ болсон. Тэгээ энэ маань бас энэ ганц нэг талдаа биш те. Бүх талынхаа одоо зэрэгцэж орж байгаа. Тий, цар хүрээ нэмэгдэж байгаа. Тэгээд амжилттай зохион байгуулсан хүмүүстээ бас баярлаа. Баяр хүргэе. За, weekly базааг үздэг үзэгч та бүхэн бидний түрүүний ярилцсан хэрвээ гэдэг асуултанд бас хариулаад доор комментэд бас үлдээж болно шүү. Тэгээд weekly база 7 хоног бүрийн 1000 гаригийн 19 цагаас та бүхэнд хүрэх болно. Тэгээд энэ удаагийн дугаар маань ийм түрээд ингээ өндөрлөж байна. Ирэх дугаарууд ч гэсэн маш их одоо спортын сонь сайхан ярилцах хаа. Тэгээд ирэх дугаараар бүгдээ хамтдаа уулзлаа. Баяр та. Баяр та.